Зүрх сэтгэлийн хамгийн эмзэг бас хамгийн хэрэгцээтэй тэр орон зай руу хамтдаа алхан орцгоё. Хайр, хагцал, ганцаардал, итгэл найдвар бүгд нэгэн цэгт огтлолцдог тэр газар. Шүн дөлөөр биднийг нойргүй хануулдаг нэгэн асуулт бий. Би яагаад намайг зохистой хайрлаж чадахгүй хүмүүсийг дахин сонгоод байгаа вэ? Гэхдээ эхлэхээс өмнө нэг зүйлийг сануулъя. Та энд хичээл хийж, тэмдэглэл хөтлөх гэж ирээгүй. Та энд ямар нэгэн асуудлыг шийдэх гэж ирээгүй. Та зүгээр л амрах гэж, хүн суралцах гэж ирсэн. Хайр дурлал, өөрийн үнцэн, төсөөллийн тухай, Юнгийн мэрэгэн ухааныг унтахаас өмнө дотоод ухамсартаа шингээж, сэтгэлийн амар амгаланг мэдрээрэй. Одоо биеэ суллаад, орлогоо улам гүн шингэж байгаа мэтээр төсөөл. Дэрэн дээрх толгойн жингээ мэдэр. Амьсгалчин удааширч, өдрийн турш хуримтлагдсан булчингийн зангилаа бүр суларч байгааг анзаар. Яг одоо танд засах ёстой зүйл, болох ёстой дүр гэж үгүй. Та зүгээр л энд байна, сонсож байна. Бас бүхнийг тавьж явуулж байна. Хэрэгцээний сэтгэл зүй, харилцаан дахь давтагдах хэм маяг, өөрийгөө хайрлах аяллаа тухай бидний яриа, таныг зөөлөн давлгаа мэт илбэх болно. Карл Юнг хэлэхдээ жинхэнэ өөрчлөлт хүчин чармаалтайр босо, харин өөрийгөө таньж мэдэн байгаадаа бууж өгөх үед ирдэг гэсэн байдаг. Та үнийг урд нь мэдэрч байсан уу? Хин нэгнийг дэрэгдээ үлдээхийн тулд та бүх зүрх сэтгэл хөдлөлөө зориулж бүр хин гэдгээ ч өөрчилдөг. Хэрв та хангалттай халамж тавьж, хангалттай ээлдэг байж, хангалттай хайрлвал тэд таныг сонгоно гэж найдаж байдаг. Гэвч үгүй, тэд явхаа хүрэл явсаар л байна. Тэгэд та би одоо хүртэл хангалттай сайн биш вэ гэж гайхан хоцордог. Таныг баг бахаас л хайр бол эвлүүлдэг тоглоомын дутуу хагас мэтээр зааж сургасаар ирсэн. Өөр нэгэнтэй нийцхийн тулд өөрийгөө өөрчлөх ёстой гэж. Үн цэнтэй гэдгээ мэдрэхийн тулд эхлээд өөр хэн нэгнийг таныг хайрлах ёстой гэж. Гэтэл Карл Юнг үүний эсрэг зүйлийг онцолдог. Хэрв та өөрийнхөө үн цэнийг ухамсарлахгүй бол өөрийгөө үн цэнэгүй мэдрүүлдэг харилцааг эц төгсгөлгүй давтаж өөртөө өгч сураагүй тэрхүү хайраа бусдаас үргэлж гуйх болно. Зөвхөн та өөрийгөө хангалттай хайрлаж үгээр биш, харин хэл хязгаар тогтоож өөрийн хүртэх ёстой хэмжээнээс бага зүйлийг хүлээн зөвшөөрөхөс хатгалзаж ганцаараа атлаа бүтэн байж сурах үед л зөвхөн ирэх болно. Тэд танд хэрэгтэй болохоор биш, харин таны хоосон орон зайг нөхөх хэн нэгэн тань дахин хэрэггүй болсон учраас тэр юм аа. Өнөөдрийн бичлэгээр бид та өөрийгөө хангалттай хайрлах үед яагаад огт өөр төрлийн хайрыг татах болно гэдгийг судлах болно. Төгсгөл нь хүртэл хамтдаа байгаарай. Учир нь таны хайж буй хайр хэн нэгний үгэнд биш, харин таны дотор хүлээж буй тэрхүү сэрэлтэд оршиж байж магадгүй юм. Нэгдүгээр хэсэг хэрэгцээнээс төрсөн хайр бол хайр биш. Та хайрыг хайж байна гэж боддогч ихэнх тохиолдолд та урд нь нуур тулж үзээгүй, зүрхлээгүй тэрхүү өвдөлтөө намдаах мэдээ алдуулагчийг хайж байдаг. Та чин сэтгэлээсээ хайрладаг, аюулгүй харилцаа хүсэж байна гэж хэлдэг. Гэвч ойроос ажиглаад үзээрэй. Та өөрийгөө өчүүхэн төгшөөртэй болгосон, нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөлөөс бүрэн хамааралтай болсон харилцаанд хэдэн удаа унаж байсан бэ? Би яагаад үргэлж ийм төрлийн хүмүүстэй таарад байна вэ? Би яагаад үргэлж илүү их хайрладаг, илүү их өгдөг хүн нь байдаг юм бэ? Гэж өөрөөсөө хэдэн удаа асууж байв. Зүрх бүр зүсэгдэх бүрд энэ удаад өөр байх болно гэж андаалдагч яг ижилхэн хүрдэнд хэдэн удаа эргэж орсон бэ? Энэ бол азгуутал биш юм. Энэ бол таныг үүнтэй шууд нүүр тулах хэмжээнд сэрэх хүртэл дахин давтагдж буй далд ухамсарын шарах юм. Карл Юнг та хүссэн зүйлээ биш, харин өөрийнхөө ухамсарын хүнд хинбэ гэдгээ л өөртөө татдаг гэж хэлсэн. Тэд таны нуусан айдсууд, булагдсан гэмтлүүд болон хязгаарлагдмал итгэл үнэмшлүүд таныг үл үзэгдэх утсаар хөөхөлтэй мэт удирдсаар байдаг. Тань л жишээ авч үзье. Сэтгэлээ хизээж бүрэн нийдэггүй хүйтэн хүндий ирчүүдэд үргэлж дорлдог нэгэн эмэгтэй. Харилцаа давсах бүрд тэр дараагийн удаа би илүү зөөлөн хүн сонгоно гэж хэлдэг.
Гэвч дараагийн удаа тэр яг ижилхэн хүнийг зөвхөн өөр нэртэй, өөр зүстэйгээр сонгодог. Яагаад? Учир нь тэр өөртөөгөө цаг гаргаж өнгөрүүлээгөө учраас юм. Түүний далд ухамсарын гүнд би бүрэн хайрлагдах үн цэнгүй. Би хичээх ёстой. Би хангалттай сайн гэдгээ батлах ёстой. Тэгж ээж л би хайрыг хүртнэ гэсэн хэлээгүй итгэл үнэмшил хадгалагдаж байдаг юм. Тийм учраас тэр хайрлагдахын тулд сонгогдох гэж хичээх ёстой гэсэн тэр мэдрэмжийг нь дахин идэвхжүүлдэг хүмүүс рүү далд ухамсараараа өөрийн ирэхгүй татагддаг байх нь. Энэ бол сэрээгүй оюун санааны хэрцгий бөгөөд аимшигтай урих юм. Та өөрийгөө дурлсан гэж боддогч үнэн дээр хуучин зохиолоо шин жүжигчтэйгээр дахин тоглож байгаа хэрэг бөгөөд үүнийг хайр гэж нэрлэдэг. Гэвч үгүй юм аа. Энэ бол хайр биш. Зүсээ хуйргасан сэтгэл хөдлөлийн хамаарал юм. Дутагдлаас үүдэлтэй хайр бол хайр биш. Энэ бол сэтгэл хөдлөлийн арилжаа юм. Та хайрладагч энэ нь хоосон орон зайг нөхөх, ганцаардлаас айх айдас болон энд ч хэрэггүй гэсэн мэдрэмжээ дарахын тулдах хичээл чармаалт юм. Та бүрэн бүтэн учраас биш, харин өөрийгөө хайрлах хайр дутсан учраас хайрладаг. Тийм ч учраас тэр хайр удаан үргэлжлэх боломжгүй. Энэ нь эрх чөлөөнөөс ирээгүй учраас эрүүл байж чадахгүй. Энэ нь хэрэгцээнээс ирдэг. Хэрэгцээнээс төрсөн бүх зүйл үргэлж ямар нэгэн хэлбэрийн хамаарлыг үүсгэдэг. Одоо хайрлах үедээ өөртөө үнэнч байгаарай. Та өөр хүн болж хувраад байна уу? Илүү эмзэг, илүү өртөмтгий. Нөгөө хүн тань хүлээсэн шиг хариу өгөхгүй байх үед илүү их сандарч байна уу? Учир нь та тэднийг үнэн хэрэгтээ хайрлахгүй байгаа юм. Та тэд намайг эдгэж чадна гэсэн бодлоос зуурч байгаа бөгөөд зовлон зүтгүүр яг тэндээс эхэлдэг. Юнг үүнийг шархтайгаа ижилсэх гэж нэрлсэн. Та өөрийн жинхэнэ дүр төрхийг шархалсан хэсгээсээ зааглаж чадаагүй үедээ түүнийг илаашруулахын оронд өөрийнхөө өмнөөс үүрэх хэн нэгнийг хайж эхэлдэг. Өөрийнхөө итгэлгүй байдлыг мартуулах хэмжээнд таныг хайрлах нэг. Гэвч хэн ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс та гомдсон хэвээр, шархалсан хэвээр, шаардсан хэвээр, давтсан хэвээр л байдаг. Хэрэгцээнээс төрсөн хайр бол элсэн дээр байшин барихтай адил. Эхэндээ бат бөх мэт санагдах боловч дотоод суурьгүй учраас ганцхан давлгаа бүхнийг нураахад хангалттай. Энэ нь нөгөө хүний оршихуй, уг үйлдэлээс бүрэн хамаардаг. Ингэснээр та хайртайгаа өөрийн сэтгэл хөдлөлийн түлхүүрийг атгагч болон хувиргадаг. Тэд явна, та нурна. Тэд үлдэнэ, та тайван амсгална. Энэ бол хайр биш. Энэ бол сэтгэл хөдлөлийн донтолтын нэг хэлбэр юм. Тэгээд энэ төрлийн хайр нь таныг түүнтэй зоригтойгоор нүүр тулах хүртэл үргэлж үзэсгэлэнтэй боловч аюултай төсөөлөл байх болно. Та өөртөө өгөх ёстой тэр хайрыг хэн нэг нь надад өгнө гэж найдан тойрог замаар гүйсээрл байх болно. Дөнгөж сайхан харилцаанд дууссан нэгэн залууг та төсөөлөд үзтээ. Доторх өвдөлтөө мэдэрч ойлгож энэ шархнаасаа суралцахын тулд төр зогсохын оронд тэр шууд танилцах аппликейшн руу яардаг. Түүнд хайрлагдсан, сонгогдсон мэдрэмж төрүүлж буй хэн бүхэнтэй ярилцсан. Тэр өөрийгөө шинэ хайранд нээлттэй байна гэж боддог. Гэвч бодит байдал дээр тэр өөрөө өөртөөсөө зугтаж байгаа юм. Түүний уулзаж буй хүмүүс ч бас бүгд зугтаж буй хүмүүс байдаг. Дутагдсан, яарсан, амар амгалангаас биш айдсаас болж холбогдсон хоёр хүний харилцаа. Тэгээд тэр дахиад л гомдно, дахиад л хаягдсан мэт мэдрэмж төрнө. Хайр бол зовлон гэдэгт итгэнэ. Гэвч тэр хамгийн чухал зүйлийг олж харахгүй байна. Түүний гаргаж буй энерги нь түүний хүлээн авч буй хайрын төрлийг тодорхойлж байгаа юм. Хэрв таны дотор зөвхөн дөгшүүр, айдас, бусдаар зөвшөөрөгдөх гэсэн зөвхөрсөн хэрэгцээ л байгаа бол та зөвхөн тэрхүү мэдрэмжүүдийг тань өдөөх хүмүүсийг л өөртөө татах болно. Өөртөө татаж буй хайрыг өөрчлөхийн тулд та гаднаас эхэлж болохгүй. Та дотгошоогоо орох ёстой. Хуучин айдсаа таньж мэд. Түүнийг гэрэлд гаргаж ир. Түүнийг нөхөх хэн нэгнийг хайхын оронд би яагаад өөрийгөө хангалтгүй гэж итгэдэг вэ? Энэ итгэл үнэмшил хаанаас ирсэн бэ? Энэ үнэн гэж үү? гэж асууж эхэл. Хинч таныг хангалттай гэж мэдрүүлэх хэмжээнд хайрлаж чадахгүй. Тийм зүйл байдаггүй.
Бүх зүйлийг өөрчилж чадах цорын ганц зүйл бол та хайрыг сэтгэл зүйн тулгуур таяг болгон ашиглахаа болж өөрийн хөл дээр алхаж эхлэх явдал юм. Энэ нь хатуу сонсогдож болох ч цөөхөн хүн нүүр тулж зүрхэлдэг үнэн юм. Жинхэнэ хайр бол донтолд биш. Хүмүүс сэтгэл хөдлөлийн өлсгөлөнг хайр гэж андуурх нь элбэг. Та өлсөж өгөх гэж байхдаа ямар ч хоолыг хүлээн авдагч энэ нь тэр хоол амттай эсвэл тижээллэг гэсэн үг биш ээ. Хэрэгцээнээс төрсэн хайр бол бид өөрсдийгөө хэрхэн араар нь тавьж буй хэлбэр юм. Хайрлагдах эрхээ өөр хэн нэгний гарт хэрхэн атгуулж буй хэрэг юм. Бас үүнээс ч илүү ойлгоход хэцүү зүйл бий. Бид зөвхөн буруу замаар хайрладаггүй. Бид бас буруу хүмүүсийг хайрладаг. Учир нь таны хайр гэж бодож буй ихэнх зүйл бол ердөө л нөгөө хүний сүүдрээр дамжуулан өөрийгөө харж буй тусгал байдаг. Хоёрдугаар хэсэг харилцаан дахь төсөөллийн тусгал прожекшны механизм. Юунг нэгэнтэй бидний хайж чадах хамгийн сайн улс төр, нийгэм, оюун санааны ажил бол өөрийн сүүдрийг бусад руу тусгахаа болох явдал юм гэжээ. Түүнийхэр хайр бол ердөө л нэг сэтгэл хөдлөл биш юм. Энэ бол таны дотоод төлөв байдал болон сэтгэл зүйн бүтцийг нарийн тусгадаг тол. Та хэн нэгнийг зөвхөн хэн бэ гэдгийнхэн төлөө хайрладаггүй. Харин тэд таны доторх хүлээн зөвшөөрөгдөөгүй. Ямар нэг зүйлийг сэрээж буй учраас хайрладаг. Бид амьдралынхаа учрлуудыг тохиолдлих гэж ихэвчлэн боддог. Хувь заяагаар учирсан хоёр гэж. Хичээл дээр, ажил дээр, найзаараа дамжуулж гудамжинд санамсаргүй таарах, эсвэл аппликейшн дээр хүртэл сонголтыг хувь тавилан гэх мэт андуурч болно. Гэвч үгүй юм аа. Үйл явдлын явцыг өөрчилдөг эдгээр учрлууд нь ямар нэгэн бодит логик дагдаггүй, төлөвлөгдөөгүй, алгоритм болон хяналтаас хамаардаггүй. Карл Юнгийн ертөнцид юу ч санамсаргүй биш. Ялангуяа хүмүүс. Таны уулзаж буй хүн бол таны дотоод ертөнцийн дуудаж буй тэрл хүн юм. Карл Юнг бидний хүн нэг бүрийг зөвхөн таны мэдэх, хянах ухамсарт оюун санаа, conscious mind удирддаг төдийгүй зүүн совин болон архетипүүдээс бүрдсэн илүү гүн давхарга болох хамтын талд ухамсар, collective unconscious чиглүүлж байдаг гэж баталсан. Эдгээр нь ухамсараар дарагдсан эртний зан үйл, бэлэгдэл, анхдагч дүр төрхүүд болон илэрдэг. Хүмүүс эдгээр архетипүүдийг ухамсартаагаар хүртэж чаддаггүй ч тэдний талаар маш хүчтэй мэдрэмж тээж явдаг. Хайр дурлалын хувьд хамгийн хүчтэй архетипүүд бол анима болон анимус юм. Анима бол эрэгтэй хүний сэтгэцдэх далд ухамсарын эмэгтэйлэг тал бөгөөд инхрийлэл, халамж, сэтгэл хөдлөл, зүүн совин төлөөлдөг. Анимус бол эмэгтэй хүний сэтгэцдэх далд ухамсарын эрэгтэйлэг тал бөгөөд учир шалтгаан, үйлдэл, хүч чадал, үзэл санааг агуулдаг. Хүн бүр хүйсийн ялгаагүйгээр дотроо эдгээр архетипүүдээр хэлбэрчсэн нөгөө хүнийхээ хамгийн тохиромжтой idealized дүр төрхийг тээж явдаг. Та энэхүү дотоод архетип дүр төрхтэй таарах хэн нэгэнтэй уулзах үедээ зөвхөн татагдаа зогсохгүй. Орчлон ертөнд тэднийг таныг гүйцэхээр илгээсэн мэт тавилангийн мэдрэмжийг авнаа. Ялгаа нь юу вэ гэвэл энэ нь урдаас заяагцсан мэт мэдрэгддэг. Яг л үл үзэгдэх утас хоёр өөр ертөнцийн тусдаа амьдралын туршлагыг холбож буй мэт. Юнг зарим холбоосууд амьдралд тэдэнд нэр өгөхөөс ч өмнө бүрэлдсэн байдаг гэж хэлсэн. Энэ бол яруу найраг биш. Энэ бол далд ухамсарын онол юм. Явдлын гадаргуудаар илүү гүн зүйл ажиллаж байдаг. Юу ч санамсаргүйгээр тохиолддоггүй. Энэ утгаараа санамсаргүй тохиолдол бол замбраагүй зүйл биш. Харин энэ бол хэл юм. Таны хувь заяа гэж нэрлээд байгаа зүйл бол магадгүй гадаад ертөнцтэй харилцаж буй далд ухамсарын хөдөлгөөн төдий юм. Тэд таныг баярлуулах гэж биш. Харин таныг тойлдох гэж тойл болон ирдэг. Хамгийн гол зүйл нь та ямар давтамж, фреквенси гаргаж байгаагаа мэдэх шаардлагагүй. Таны далд ухамсар үүнийг таны өмнөөс хийж байдаг. Хайрыг хүсэх, дарагдсан хүсэл тэмүүлэл, өөрийгөө хангалтгүй гэж голдог мэдрэмжүүд, бага насандаа шингээж авсан атлаа, хизээж эргэлзэж байгаагүй тэрхүү итгэл үнэмшлүүд. Энэ бүхэн танаас энерги болон цацагдж байдаг. Үүний улмаас тантай учирч буй хүн бүр таны хажуугаар зүгээр өнгөрөх гэж бишээ.
Харин таны дотоод ертөнцийн хамгийн гүн давхаргыг тусгах гэж ямар нэгэн мессеж тээж ирдэг. Өдөр тутмын амьдралын дунд нэгэн хаалга нээгдэх мэт тэд орж ирээд таны доторх унтаа байсан тэр хэсгийг сэрээдэг. Та магадгүй дуу цөөтэй, хүйтэн хүндий. Таныг үл тоомсорлож эсвэл орхиж байгаа тэр мэдрэмж төрүүлэн өвтгдөг нэгэнтэй учирч болно. Гэвч хэрв та гүн гүнзгий бөгөөд үнэнчээр харж чадвал энэ мэдрэмж тэднээс болоогүй гэдгийг олж харах болно. Энэ мэдрэмж таны дотор маш удаан хугацаанд байсаар ирсэн. Өөрийгөө батлахын тулд хайрыг үргэлж хүсэж шаардаж байдаг таны тэрэл хэсэг. Бидний доторх сүүдэр гэрэл рүү гарах зам яг ингэж олддог. Онол эсвэл номоор биш, харин бодит хүмүүс, бодит сэтгэл хөдлөл, бодит өвдөлтөөр дамждаг. Тийм ч учраас өвдөлттэй байсан ч эдгээр учирлууд зайлшгүй шаардлагатай байдаг. Үнэн дээр та хэн нэгэнтэй санамсаргүй таардаггүй. Та өөрт хэрэгтэй хичээлийг зааж өгөх тэрэл зөв хүнтэйгээ уулздаг. Таныг өвдөгдөг хүн, таны өвдөлтийг тусгахаар ирдэг. Таныг чичрүүлдэг хүн, таны буруу итгэл үнэмшлийг тусгахаар ирдэг. Таныг өөрийнхөөрөө байхад тусалдаг хүн, таныг өөрийнхөөрөө байх эрхтэй гэдгийг сануулахаар ирдэг байна. Гэхдээ яг энд л нэг урих бий. Учир нь бид тэдний хэн бэ гэдгийнхэн төлөө биш, харин өөрийнхөө дотроос тусгасан тэрэл дүр төрхөд projection хайртай байдаг. Бид бодит хүнийг биш, харин тэр хүнийг тийм байгаасай гэж бодсон өөрийнхөө төсөөлөлд хайртай байдаг. Хайр төсөөллийн тусгал дээр суурлах үед энэ нь хуурмаг байдаг гин. Хуурмаг манан замхрах үед бид гомдож, уурлаж, шархалдаг. Гэвч дотгошоо харж эргэцүүлэхийн оронд бид төсөөллөө тусгах шинэ хүнийг хайдаг бөгөөд энэ тойрог дахин үргэлжилнэ. Гэвч төсөөллийн тусгал бол зөвхөн өнгөн хэсэг юм. Биднийг эрүүл бас харилцааны урхинд илүү гүн төвшөнд барьж байдаг зүйл болов биднээс гарч буй даалд ухамсарын энерги юм. Тэр нь дутагдлын энерги. 3 дугаар хэсэг дутагдлын энерги. Та үүнийг чангаар хэлэхгүй байж болно. Та сэтгэл хөдлөлөө нууж болно. Гэхдээ энерги хизээж худал хэлдэггүй. Бусад хүмүүс таны хайрыг хүсэх тэрхүү хэрэгцээг мэдэрдэг. Таныг өөрийгөө хайрлаж мэдэхгүй нэгэн гэдгийг үгээр биш, харин тэдэн рүү хэтэрхий удаан харах харц. Тэдний хариуг хит их хүсэмжлэн хүлээх хүлээлт, хит их төгшүүртэйгэр чимээгүй байх, эсвэл зөвхөн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хит их хичээж буй байдлаас чинь мэдрэгддэг. Карл Юнг нэгэнтээ та ухамсарлаагүй зүйлээ хянаж чадахгүй. Харин тэр зүйл таныг хяндаг гэж хэлсэн байдаг. Яг энэ дутагдлын энерги, энэ хүчтэй боловч үл үзэгдэх цөхөрсөн хүслэл таныг хичнээн хичээсэн ч хайрыг хүргэж орхидог юм аа. Өөртөө үнэнч байгаарай. Хэн нэгэн таны мессежинд хэдхэн цаг хариу өгөхгүй байх үед та хэдэн удаа хямарч байсан бэ? Тэднийг юу гэж бодож байгааг, хаана байгааг, хинтээ байгааг тааварлахын тулд хэдэн удаа стори, статус, зургийг нь шалгаж байсан бэ? Дотроо давлгаалж буй далаа мэт байхдаа хэдэн удаа зүгээр мэт дүр үзүүлж тэднийг таныг аюулгүй гэж мэдрүүлэх ямар нэгэн үйлдэл хийхийг хүлээсэн бэ? Энэ бол хэрэгцээний энерги юм. Энэ нь зөвхөн таныг туйлдуулаад зогсохгүй. Бусад хүмүүсийг танаас алгуурхан холдоход хүргэдэг зүйл юм. Сэтгэл судлалд үүнийг түгшүүртэй нэгшил буюу anxious attachment гэж нэрлэдэг. Харин Юнгийн хэлээр бол энэ нь нэгдмэл бас сүудрийн нэг хэлбэр юм. Өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэхийн тулд танд хайр хэрэгтэй болох үед та өөрөө ч мэдлгүй сүнсээ бусдын гарт атгуулж байна. Та үнэн хэрэгтээ хайрлаж байгаа биш. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж гуйж байгаа хэрэг. Хүмүүс таныг царай муутай, эсвэл сонирхолгүй, эсвэл хангалтгүй болохоор ч танаас холддоггүй. Харин тэд өөрсдийгөө аюулгүй, бүтэн, үн цэнтэй мэдрүүлэхийн тулд тэдэнд хүлээлгэж буй тэрхүү хүнд хүлээлтийг тань мэдрээд холддог юм. Гэмч тэр үүргийг удаан хугацаанд өөрчилж чадахгүй. Тиймээс тэд ухардаг. Харин та дахиад л хаягдсан мэдрэмж авнаа. Би дахиад л хангалтгүй байлаа гэж итгэж тойрог дахин эхэлнэ. Юнг хүсэл байгаа газарт боолчлол бий гэж хэлсэн. Энд хүсэл гэдэг нь тачаал биш, харин таны доторх хоосон орон зайг хэн нэгээр нөхөөлөх гэсэн туйлын хэрэгцээ юм. Хэрэгцээний энерги бол
холбогдох хүслээс төсөөр зүйл. Хүсэл бол бүрэн бүтэн байдлаас төрдөг. Жишээ нь тэд би чамайг амьдралдаа байлгахыг хүсэж байна. Гэхдээ би чамгүйгээр ч гэсэн би хэвээрэл байх болно. Харин хэрэгцээ дутагдлаас ирдэг хайрын жишээ нь чи ил байхгүй бол би хэн гэдгийг мэдэхгүй байна. Энэ бол эрүүл хайр болон донтолттой хайрын хоорондох маш чухал ялгаа юм. Асуудал нь та энэ энерги өөрөө олж харахад хэцүү байдаг. Учир нь энэ нь далд ухамсарын гүнд далайн урсгал шиг нуугдаж байна. Та өөрийгөө дурлсан гэж итгэдэг ч үнэндээ та айж байгаа бөгөөд тэр айдас нь таныг бусдыг өөрөөсөө түлхэх үйлдэл хийхэд хүргэдэг. Хэтэрхий олон асуулт асуух, үндэслэгүйгээр гомдох, байнга баталгаа нэхэх гих мэт. Энэ бүхэн нь хайрыг ойртуулахыг хүсэх тусам үл үзэгдэх байдлаар түлхэж байдаг хэрэгцээний энергийн илэрлүүд юм. Карл Юнг үүнийг хинээс ч илүү ойлгож байсан. Тэрээр далд ухамсарыг мөсөн улдаа зөвөрлсөн байдаг. Ойрон хэсэг нь ухамсар, харин доор өнгөрсөн туршлага, гэмтэл, итгэлгүй байдал хамгийн чухал нь ертөнц рүү чиглэсэн бидний төсөөллийн тусгалуудыг агуулсан асар том далд ухамсар оршдог. Айдас таны амьдралд хэрхэн анзаарагдахгүйгээр мөлхөж орж ирдэг тухай бодоод үзээрэй. Өөрийгөө өөрхийн нэгэнтэй хайрлахад хангалттай сайн эсгэд эргэлзэх үед тэр нь эргэлзээ болон хуурдаг. Бүтлгүйтгэс айсандаа үнэхээр хүсэж буй зүйлээ хойшлуулах үед тэр нь хойшлуулалт болон нуугддаг. Ганцаардхаас айх эсвэл хинт ч хэрэггүй болохоос айсандаа хэтэрхий ихийг зориулдаг харилцаанд тэр нь илэрнэ. Эргэн тойрноо хараад үзтээ. Бусдыг өөртөө аяндаа татдаг хүмүүс хичээж байгаадаа биш юм аа. Харин тэдэнд тэгэх хэрэгцээ байхгүй учраас юм. Тэд өөрийнхөөрөө байдаг. Тэд амар амгалан байдаг. Тэд түгшүүрийн давтамж гаргадаггүй. Тэрхүү бат зогсолт нь тэднийг энергийн хувьд соронзон мэт болгодог. Тэд тоглоом тоглодгүй. Тэд хүчилдэггүй. Тэд өөрийн оршихуудаа туйлын тайван байдаг. Үнэн хэрэгтээ хайр таны төгс бус байдлаас айдаггүй. Харин танаас гуйлагчин энерги цацагдах үед тэд зогтдог юм. Тэрхүү гуйлд заавал үгээр хэлэгдэх албагүй. Энэ нь таны хэтэрхий удаан хүлээж буй байдал, хэтэрхий амархан уучлж буй байдал, хэтэрхий ихийг золиосолж буй байдал, мөн тэд намайг орхих үе гэсэн айдастаа юуж асууж зүрхлэхгүй байгаа байдлаас чинь харагддаг. Тиймээс хэрв та харилцаандаа байгаа бөгөөд нөгөө хүн тань холдож байгааг мэдрвэл тэднийг буруутгахаас өмнө өөрийнхөө тээж яваа энерги нэг хараад үзээрэй. Та чөлөөт хүний хуваар хайрлаж байна уу? Эсвэл аврал ирж буй нэгний хуваар байна уу? Та амар амгалангаас харилцаж байна уу? Эсвэл сандрал дундаас уу? Та зүрх сэтгэлээ нээж байна уу? Эсвэл зуурч байна уу? Хатуу үнэн гэвэл босод хүмүүс энэ бүхнийг мэдэрдэг. Оюун ухаанаараа биш ч гэсэн харин зүүн совингороо мэдэрнэ. Хүний зүүн совин үл үзэгдэх дарамтаас үргэлж зайлс хийдэг. Хэн нэг нь таныг хайрлаж байсан ч хэрв тэд таны энергид хашигдсан мэт мэдрэмж авбал тэд ухрах болно. Учир нь тэдэнд ч бас өөрийнхөө байх орон зай хэрэгтэй. Хайрыг хадгалж үлдэхийн тулд та илүү хичээх шаардлагагүй. Та бага хэрэгцээтэй байх хэрэгтэй. Та дутагдлаа нөхөх гэж биш. Харин холбогдохыг хүссэн учраас хайрлаж эхлэх үед та тэсөөр энерги цацруулж эхэлнэ. Өөрийнхөө байгаа аврал ирж хайгаагүй, баталгаа нэхээгүй, зүгээр л оршиж буй нэгний энерги. Гэвч ийм байдлаар бүрэн орших нь зөвхөн зан төлбөө өөрчлөхөөс илүү гүн гүнзгий үйл явцыг шаарддаг. Энэ бол өөрийн жинхэнэ дүр төрх рүүгээ буцах аялал юм. Юнг үнийг individuation буюу хувь хүн болох үйл явц гэж нэрлэсэн. Дөрөвдүгээр individuation буюу жинхэнэ хайрын түлхүүр. Карл Юнг хувь хүн болон бүрэн төлөвшөхийг өөрийнхөө эзэн болох үйл явц гэж нэрлэсэн байдаг. Энэ бол хүний амьдралдаа хийж болох хамгийн чухал аялал юм. Бусдын хуулбар биш, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олох аялал. Бусдын хүлээлт, шарах эсвэл тохиромжтой гэж үзсэн дүр төрхөд буюу idealized images дахин ашиглахгүй байх. Гадны ямар нэгэн хүчин зүйл биш. Харин энэхүү аялал жинхэнэ хайрыг татах түлхүүр юм. Дутагдлаас биш, харин эрхчлөөнөөс урган гардаг хайр. Та би яагаад намайг зохистой хайрлаж чадахгүй хүмүүсийг дахин сонгоод дараа нь тэднийг өөрчилж доторх хоосон орон цагаа нөхөх гэж оролдоод байна вэ гэж урд нь бодож байсан уу? Юнг үнийг ердийн учир шалтгаан биш, харин хуваагдмал сүнсний хэлээр
тайлбарласан байдаг. Та хувь хүн болж төлөвшөөгүй, өөрийгөө хайрлаж сураагүй, жинхэнэ мөн чанараасаа тасарсан үедээ өөрийнхөө дотор нүүр тулж зүрхлээгүй тэрэл зүйлээ бусдаас үргэлж хайх болно. Individuation гэдэг нь орчин үеийн хэвшмэл ойлголт шиг зөвхөн тусгаар тогтносон нэгэн болох тухай биш юм аа. Энэ нь та заавал ганцаараа амьдарч бүхнийг ганцаараа хийж хүнд ч хэрэггүй болох ёстой гэсэн үг биш. Individuation гэдэг нь та хэн бэ? Юу тээж яваа вэ? Ямар шархнууд таныг чимээгүйхэн удирдах байна вэ гэдгийг олж харж эхлэх. Мөн сонголт хийх чадвартай нэгдмэл, ухамсартай, чөлөөт бие хүн болохын тулд тэрхүү бүх хэсгээ хүлээн зөвшөөрч нэгтгэх тухай юм. Үргэлж хаягдахаас айж явдаг нэгэн эмэгтэйг төсөөлөд үзье. Хүүхэд байхдаа тэрээр эцэг эхийнхээ зүгээс хүчирхийлэл биш ч гэлээ сэтгэл хөдлөлийн хувьд үл тоомсорлогдож буюу neglect амсаж өссөн гэж ойлгож болно. Тэр эцэг эхээсээ хайр хүртэж байгаагүй учраас өөрийгөө хайрлаж сураагүй. Тиймээс өөрийгөө хайрлахын оронд тэр үргэлж өөрийгөө хангалтгүй гэж мэдэрдэг байв. Хайрлагдахын тулд бусад таалагдах ёстой. Хүнд ч төвөг болохгүй байх ёстой гэж итгэдэг байлаа. Насанд хүрээд хайр дурлалын болон бусад найз нөхдийн харилцаанд орохдоо тэрээр энэ хэв маягаа давтаж үргэлж илүү ихийг өгдөг, золиосолдог, буулт хийдэг, чимээгүй байж сэтгэл хөдлөлөө залгидаг нэгэн болсон байна. Хэрв тэр хангалттай сайн байвал хүмүүс түүнийг орхихгүй гэж тэр итгэдэг. Гэвч тэд бүгд түүнийг орхихоо хүрвэл орхисоор л байх болно. Тэр хайрлагдах эрхгүй болохоор биш юм. Харин түүний илэрхийлж буй бүх зүйл өөрийгөө хизээж хайрлаж байгаагүй хүний энергиэр бүрхэгдсэн учраас тэр юм. Тэр эрхчлөөнөөс биш, харин айдснаас болж хайрладаг. Тэр өөрийн бүрэн бүтэн мөн чанараас биш, харин бусдад тааруулах гэж хэлбэржүүлсэн гажуудсан дүр төрхөөрөө хайрладаг. Тэрээр сэтгэл хөдлөлийн хомсдолтой орчинд амьд үлдэхийн тулд бүтээгдсэн төр зургийн эгогоор амьдарч байна. Тэрхүү эго хайрлахдаа зөвхөн хуурамч хайр буюу гүн холбоо биш, харин хамаарлын арилжааг л үүсгэж чаддаг. Юнг нэгэнтээ хэрв дотгошоо харж чадахгүй бол хинж гадагшаа харж чадахгүй гэж хэлсэн байдаг. Энэ нь хэрв та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдгүй, өөртөө юу хэрэгтэй вэ гэдгээ ойлгохгүй, өөрийнхөө үгүйсгэж байсан хэсгүүдтэйгээ нүүр тулаагүй бол өөр хүнийг хизээж үннээр нь харж хайрлаж чадахгүй гэсэн үг юм. Individuation бол гэрэл ба сүүдэр, сул тал ба давуу тал, шарах ба нөөц боломж гээд өөрийн оршихуйг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх аялал юм. Үүнийг хийсэн цагт та хэн нэгнэр өөрийгөө дүүргүүлэх гэж биш, харин өөрөө дүүрэн учраас тэрхүү дүүрэн байдлаасаа холбогдохын тулд хайрлаж эхэлнэ. Гэхдээ эвгүйтэй нь олон хүмүүс өөрийгөө насанд хүрсэн чөлөөтэй болсон гэж боддогч үнэн дээр насанд хүрсэн хүний бие доторх хөөхд хിവэрээ амьдарсаар байна. Тэд хэн нэгэн намайг бүрэн ойлгож болцолгүйгээр хайрлаж хилээгүй бүх шархыг минь илаашруулнаа гэсэн гинэн хүсэлтэйгээр хүлээлттэйгээр хайр дурлалд хөл тавьдаг гин. Гэхдээ дутагдлаас болж хайрлах бүрдээ хуучин шархнуудаа чирч ирээд нөгөө хүндээ өөрүүлж байгаагаа тэд анзаардаггүй. Бодлого нөгөө хүн нь тэр хүнд ачааг дааж чадхаа болно. Individuation бол өвдөлттэй үйл явц. Учир нь энэ нь танаас үргэлж зугцаар ирсэн тэрл хэсгүүд болох хоосон орон зай, ганцаардал айцтайгаа нүүр тулахыг шаардна. Та олон жилийн өвдөлтийнхөө төлөө бусдыг буруутгах чадахгүй болно. Та хайрын хоосон хохирогчийн дүрд дахин нуугдаж чадахгүй. Та өөрийн сонгосон зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Та жинхэнэ чимэггүй, болцолгүй, өөр лүгэ буцахын тулд баг бүрийг, хамгаалтын механизм бүрийг, өөртөө ярьж өгдөг байсан түүх бүрийг хуулж хаях зоригтой байх ёстой. Нэгэнд та өөртөөгөө эвлэрч өөрийн төгс бус байдлыг хайрлаж сурсан бол жинхэнэ хайр гэдэг бие биедээ уусч алга болох эсвэл дутуугаа нөхөх тухай биш гэдгийг ойлгох болно. Жинхэнэ хайр бол хоёр индивидуализлагдсан, бие даасан, өөртөөгөө амар амгалан байгаа хоёр сүнс хоосон цагаа нөхөх гэж биш, харин бие биенийхээ гэрлийг нэмэгдүүлэхийн тулд хамт алхахаар сонгохыг хэлнэ. Хайр ийм орон зайнаас ирэх үед тэр нь дахин тодорхойгүй, итгэлгүй байхаа болдог. Та үн цэнтэй гэдгээ мэдрэхийн тулд нөгөө хүнээсээ дахин зуурахгүй. Та хянахгүй, шаардахгүй, өөрийгөө аюулгүй мэдрэхийн тулд
Тэднээс өдөр бүр хайраа батлахыг нэхэхгүй. Учир нь танд хэрэгтэй тэрхүү аюулгүй байдлыг та өөрийнхөө дотор аль хэдийн бүтээч ч гэсэн байгаа. Магадгүй та ганцаараа биш байх. Ихэнх хүмүүс айдас шарах, бодит бус романтик хүлээлтээс болж хайрладаг энэ ертөнцөд индивидуашн бол хувьсгалын шинжтэй үйлдэл юм. Энэ нь зөвхөн таны хайрлах арга барилыг өөрчлөө зогсохгүй. Таны цацруулж буй энергийг бүхэлд нь өөрчилдөг. Тэрхүү энерги л таны гадаад төрөх үг эсвэл үйлдэл биш. Ямар нэг хүмүүсийг өөртөө татаж, ямар төрлийн хайрыг барьж үлдэж чадахыг танд шийдэх болно. Индивидуашнд барианы шугам гэж үгүй. Энэ бол насан туршийн үйл явц. Чимээгүй байдал, ганцаардал, төвөгтэй нөхцөл байдал, өөртөөгөө учрах урт цуврал учрлууд юм. Та өөрийнхөө гүн рүү алхам бүр хийх тутам. Та сэтгэл дутуу харилцаа, сэтгэл хөдлөлийн донтолтод суурилсан холбоосууд болон хамааралтай хайрын тойргоос холдох болно. Таны татаж буй хайр таныг өөрт чинь, өөрийн жинхэнэ мөн чанар руу чинь, эрхчлөө рүү, өөрийгөө нэгдүгээр тавих руу таныг залгидаг биш, харин өсөж хөгжөхөд тусалдаг тийм л харилцаа руу хөтлөх болно. 5 дугаарт хөөгчөөс татагч болох өөрчлөлтийн аялал. Танаас өөр хинч таныг хайрлаж чадахгүй. Гэвч та өөрийгөө үнцэнтэй гэж итгэхгүй бол хинч таныг бүрэн бүтэн мэдрүүлж чадахгүй. Ямар ч харилцаа хичнээн үзэсгэлэнтэй байлаач таны нүүр тулж зүрхлээгүү тэр хоосон орон зайг нөхөж чадахгүй. Тийм учраас та энэ өөрчлөлтийн аялал бусдаас эхэлдэггүй гэдгийг ойлгоорой. Энэ нь таны дотроос эхэлнэ. Карл Юнг чихэр шиг амттай тайлгарл санал болгоогүй шүү. Тэрээр сэтгэл судлалыг сарнаа цэцэг шиг ягаан имчилгээ гэж дүрслээгүй. Юнг бол таныг өвдөлтийн чинь төв рүү буцаан татаж тэндээ үлдэхийг шаарддаг нэгэн байсан. Харанхуйтай шууд нуур тулж тэндээс жинхэнэ гэрлийг бол хамаарлын энергиэс ангажрах аялалд та маш цөөхөн хүний зүрхэлдэг зүйлийг хийх ёстой болно. Зогтохгүйгээр ганцаараа сэргэг байж өөрлөгөө алхамаар буцаж сурах. Одоо бүгдээрээ өөрийгөө хайрлах, сэтгэлийг хөгжүүлэхэд туслах энгийн хэрний хүчрхэг сэтгэл зүйн дасгалыг хамтдаа хийцгээе. Эхний дасгал нь одоогийн эсвэл өнгөрсөн харилцаагаа эргцүүлэн бодохоос эхэлнэ. Өөрөөсөө асуугаарай. Миний одоогийн харилцаа ямар түвшинд байгаа вэ? Эргцүүлээд үзцгээе. Би үргэлж төрүүлж мессеж бичдэг харилцаанд байна уу? Маргаан бүрийн дараа үргэлж төрүүлж эвлэрдэг хүн нь би юу? Амар хамгаалан хадгалахын тулд үргэлж өөрийн тухтай байдлыг золиосолдог хүн нь би юу? Илүү гүн ухаад үзээрэй. Энэ харилцааны хаана нь би өөрийгөө үл тоомсорлож байгаа вэ? Магадгүй та тэднийг явчихъя гэсэн айдастай хэл хязгаар тогтоохоос зүрхсээж байж магадгүй. Та харилцаан дотор байхдаа ч ганцаардаж байгаа байх. Учир нь та жинхэнэ мэдрэмжээ хуваалцгаа айл эрт болсон. Эдгээр нь та энэ хайр донд өөрийгөө гэж буюу abandoning yourself хийж байгаагийн шинж тэмдэг юм аа. Өнөөдрөөс эхлэн хайрлагдах эсвэл баталгаа нэхэх хэрэгцээнээс үүдэлтэй бүх үйлдэлээ төр зогсоохыг өөртөө амлаасай гэж би хүсэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зүгээр л шалах гэж битгий мессеж бич гэсэн үг. Тэднийг санаж байсан ч тэднийг гомдсон болов уу гэж санаа зовж байсан ч тэд одоо хүртэл хайртай хэвээрээ байгаа эсэхийг батлахыг хүсэж байсан ч гэсэн та шалгах шаардлагагүй. Хэрвээ хин нэгэн тантай үнэхээр холбогдсон бол тэд ямар нэгэн шахалт сануулгагүйгээр өөрийн хүслээр ирэх болно гэдэгт та итгэх хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг мэдхийн тулд танд хариу мессеж хэрэггүй. Таны нэр утасны дэлгэц дээр хасах нь таныг хайрлагдах эрхтэй гэдгийг батлах цорын ганц зүйл биш юм. Таны үн цэн өөр хэн нэгний хариултанд оршдоггүй. Энэ нь таны өөртөө өгсөн амлалтанд оршдог. 2 дахь дасгалт ухамсартай ганцаардлыг хэрэгжүүл. Ганцаараа байх гэдэг нь хэн нэгнийг хоосон орон зайг минь нөхөж өгөөсэй гэж хүлээн утсаа оролдож хэвдэх идэвхгүй ганцаардал биш юм. Энэ бол зоригтой намгүн байдал. Дотоод дуу хоолойгоо илүү тодорхой сонсохын тулд гаднах шуугианыг намсгах сонголт юм. Дараах алхмуудыг туршаад үзээрэй. Өдөр бүр сэтгэл хөдлөлөө тэмдэглээрэй. Өглөө бүр эсвэл унтахаасаа өмнө юу мэдэрч буй бүх зүйлээ бич. Төөрөгдөл, өвдөлт, уур хилэн, догдлол. Энэ нь заавал уран гоё, төгс байх албагүй. Зүгээр л үнэн байхад л хангалттай. Бичих нь дадал ухамсарт хуримтлагдсан зүйлсийг тайлж, сэтгэл хөдлөлийн харанхуй ноёрхож буй газарт
ухаарлын гэрлийг авчирдаг. Дараа нь ганцаардлаас цухдахгүйгээр нүүр тул, хоосон орон зай, кино, сошиал медиа, хоол эсвэл санамсаргүй мессежээр нөхөхийн орон зүгээр л суугаарай. Үнэхээр суугаад үзхийг танаас хүсье. Тэрхүү хоосон чанар таны цээж, гэдэс, эргэн тойрны үйл үзэгдэх орон зайд хэрхэн түгэж байгааг мэдэр. Түүнийг нөхөх гэж бүү яар. Түүнээс асуу. Чи хаанаас ирсэн бэ? Чи яг юу хүсэж байгаа вэ? Тэрхүү намгүй байдалд та үргэлж дарахыг хичээдэг байсан тэрл чимээнүүдийг сонсож эхэлнэ. Зүрхний чинь дуу хоолой, хуучин дурсамжууд, хуучирсан итгэл үнэмшлүүд, илаар шаагүй шархнууд. Эдгээр нь таны дайсан биш. Эдгээр нь таныг өөрлөв чинь хөтлөх зам заагч зураг юм. 3 дахь дасгал. Дотоод ертөнцөөд итгэхэд анхаар. Өөрөөсөө нэг асуугаад үзцгээе. Бусад хайрлагдахын тулд та хичнээн их цаг зарцуулсан бэ? Хэн нэгний хувьд хамгийн тохиромжтой нэгэн болохын тулд хичнээн их энерги зарцуулсан бэ? Одоо тэр энерги эргүүлэн авчирч өөртөө зориулах цаг болсон. Энэ нь өөрийгөө өнгөн талдаа эрхлүүлэх тухай биш ээ. Харин дотоод суурай үнэх үе босгох тухай юм. Би махбодоо халамжил. Энэ бол таны хамгийн ариун сүм бөгөөд сэтгэл хөдлөлийн шарах бүрийг тээж яваа сав юм гэдгийг ухамсарл. Тэнцвэртэй хооллолт, хангалттай нойр. Өдөр тутмын хөдөлгөөн нь зөвхөн таныг эрүүл болгоо зогсохгүй. Таныг бусдаас хамааралтай болгодог, далд ухамсарын стрессийг бууруулдаг байна. Би махбод тань эрүүл байх үед та сэтгэл хөдлөлийн хувьд илүү оновчтой шийдвэр гаргадаг. Бүтээлч байдлыг хүлээн ав. Бичиж, зурж, хөгжим тоглож, загвар гарга, хоол хий. Өөрийн чадвараараа дамжуулан ертөнцтэй холбогдож, амьдарч, бүтээж байгаагаа мэдрүүлдэг юуг ч хамаагүй хийгээд үз. Бүтээлч үйлдэл нь таны доторх үн цэнийг сэрээдэг учраас хуваагдмал өөрийгөө илэршүүлэх хамгийн хүчрхэг аргуудын нэг юм. Мөн миний онцлон тэмдэглэх ёстой маш чухал зүйл нь өөртөөгөө дахин холбогд. Өдөр бүр өөрийгөө үнэхээр амьд гэдгийг мэдрүүлдэг зүйлд цаг гаргаарай. Үдшийн наранд алхах. Өөрийгөө илүү сайн ойлгоход туслах номын нэг бүлгийг унших, эсвэл аяг цай уунгаа аажуухан балгах. Эдгээр нь ач холбогдолгүй зүйл биш юм аа. Эдгээр нь би өөртөөгөө үлдэхийг сонгож байна. Надад дахин зогтох шаардлага байхгүй гэдгийг батлах хамгийн хүчтэй баталгаа юм. Ийм зүйлсийг хийх үедээ та зөвхөн бусдаас энерги татаа зогсохгүй. Өөрийгөө дотроосоо өөрчилж байгаа хэрэг. Та далд ухамсартаа би хэрэгцээнээс болж хайрлахаа зогсооход бэлэн байна. Би дүүрэн байдлаасаа хайрлахад бэлэн байна гэж хэлж байна. Өөрийгөө хангалттай гэж мэдрэхийн тулд хэн нэгэн хэрэггүй. Аврагдахын тулд хайрыг хайхаа болсон тэрл газраас танаас шинэ энерги цацагдаж эхэлнэ. Энэ бол гадаа төрхөнд биш. Харин таны жинхэнэ мөн чанар суурилсан бат зогсолт, амар амгалан, соронзон мэт хүч юм. 6 дугаарт өөрийгөө хайрлах үед ирдэг тэрл хайр. Та дутагдлын төлөв байдалд амьдрахаа болох үедээ өөр давтамж гаргаж эхэлнэ. Гуйх биш, урьдаг, зуурах биш, татдаг, цөхрөх биш, амар амгаланд оршдог тийм л энерги. Юнгийн тодорхойлсончлон энэ энерги нь төсөөллийн тусгалаас буюу прожекцнаас ангижирч өөрийн жинхэнэ мөн чанартаа нэгдсэн сүнсний шинж тэмдэг юм. Та дотроо амьдрах үн цэнтэй амьдралыг бүтээсэн учраас хоосон орон зайгаа нөхөх хэн нэгнийг олох шаардлагагүй болно. Тэр үед л та урд нь дутагдaltaй байхдаа үргэлж хөөгөөд барьж чаддгүй байсан тэр зүйлээ өөртөө татаж эхэлдэг. Та хэтэрхий их зүйл нэхэх үед бүх зүйл аяндаа танаас ухардаг. Харин танд юу ч хэрэггүй болох үед та сайн сайхан бүхнийг татах соронзон хүч болно. Карл Юнг бүрэн бүтэн байдалд өөрийнхөө нэг хэсгийг тастаж хаях замаар биш, харин эсрэг тэсрэг талуудаа нэгтгэх замаар хүрдэг гэж хэлсэн. Бүрэн бүтэн байдал нь таныг эрүүл харилцааг татаж эхлэхэд ирдэг. Хүмүүс ирж, үлдэж, тантай үнэхээр холбогдохыг хичээх болно. Учир нь тэд таны бүрэн байдлыг харж байна. Таны дэргэд байх нь тэдний хувьд таны сэтгэл хөдлөлийг үүрнэ гэсэн үг биш гэдгийг тэд мэдэрнэ. Тэд юугч батлах алгүй. Тэд өөрийнхөөрөө байж чадна. Тааж бас. Та зөвхөн баталгаа авахын тулд үйлдэл хийхээ болсон учраас өөрийн жинхэнэ мөн чанарт нийцсэн боломжуудыг татаж эхэлдэг. Та орхигдохоос айх айдсаар бос. Харин тодорхой байдлаар хөдөлж эхэлнэ. Энэ нь таныг илүү шийдэмгий, гүн гүнзгий бүтээлч болгоно. Та чин сэтгэлийн
Болзолгүй ашиг хонжоо хараагүй хайр инэрлийг татах болно. Та таалагдах гэж дүр үзүүлэхээ болсон учраас чулуун шудраг, тууштай, үнэнч хүмүүсийг татаж эхэлдэг. Таныг аз жаргалтай болгож чадах учраас биш. Харин өөрсдөө аль хэдийн аз жаргалтай байгаагаа тэрхүү аз жаргалаа тантай хуваалцахыг хүсэж буй хүмүүсийг та татнаа. Энэ бол хоёр чөлөөт хувь хүний хайр юм. Сэтгэл хөдлөлийн донтолтоос ангижирсан үннээрээ бүрэн дүүрэн аажуу бөгөөд гүн амьдарч сурсан хоёр хүн. Тэд бие биенээ хэрэгцээний улмаас биш, харин хүсэл эрмэлзлээрээ хоосон орон зайг нөхөх гэж биш. Харин хоёулаа өөрсдийгөө бүрэн хайрлсан учраас сонгодог. Хайр тэр үед л хангалттай сайн байсны төлөөх шагнал биш болно. Энэ нь ижил давтамж дээр цуурайтаж буй хоёр сүнсний зам ёсны хариу үйлдэл юм. Тэд бие биенээсээ зуурах гэж хичээдэггүй. Бие биенээ хянах гэж оролддоггүй. Алтхаас айсандаа хамт байгаа биш юм. Тэд тоо томшгүй олон сонголт дундаас өдөр бүр бие биенээ сонгосоор байдаг. Энэ нь дахин зайлшгүй хэрэгцээ биш. Харин ухамсарт нөхөрлөл юм. Хамгийн гайхалтай нь та ийм төлөв байдал байхдаа хэн нэгэн таны амьдралаас явсан ч та дахин норж унахгүй. Учир нь хайр таны үн цэнийг тодорхойлдоггүй гэдгийг та мэднэ. Энэ нь зөвхөн таны дотроо тээж яваа зүйлсийг л тусгадаг. Та шархлах хэвээр байх ч өөрийгөө алдахгүй. Тэгээд босод үн цэнтэй зүйлс ирэх болно. Төлөвлөгөөний дагуу биш, зохиолын дагуу биш. Харин та зөвхөн хүсгээ болж өөрийгөө хайрлаж эхлэх тэрэл мөчөд ирнэ. Энэ аялал надтай хамт алхсанд баярлалаа. Эцсийн дүндээ таны хүссэн хүлээдэг тэрхүү харилцааны хариулт нөгөө хүнд чинь биш, харин таны өдөр бүр цацруулж буй энергийн мөн чанарт оршдог байна. Гайхамшиг нь юу вэ гэвэл Юнгийн хэлснээр та төр зогсоод дотогшоогоо харж өөрийгөө нэгдүгээр тавьж эхлэхээр сонгох бүрдээ түүнийг өөрчилж чадна. Хэрв танд бүтээх зүйл юу ч байхгүй бол магадгүй та өөрийгөө бүтээж байгаа хэрэг. Жинхэнэ хайр хайрлагдах гэж хичээхээс ирдэггүй. Энэ бол өөр хэн нэгэн байх гэж оролдохоо болж өөрийнхөөрөө амьдарч эхлэх үед ирнэ. Хяналтгүй, зууралтгүй, гуйлтгүйгээр зөвхөн хүчрхэг бөгөөд бат зогсох оршихуй. Англиар хайрлахыг false in love гэдэг. Гэхдээ хинч хайранд ундаггүй. Тэд өөрсдийнхөө дотор хизээж харж зүрхлээгөө тэрл хэсэг рүүгээ ундаг. Хэрв жинхэнэ хайр байдаг бол энэ нь өөрийн мөн чанартаа эргэн ирсэн сүнсний зам ёсны хариу үйлдэл юм. Одоо амьсгалаа улам бүр гүнзгийрүүл. Өөрийгөө амралтанд улам бүр автаж байгааг мэдэр. Та хайр дурлалын, төсөөлийн тусгаллын өөрлөгөө буцах аялын дур зураглалаар аяллаа. Гэвч энэ бүхний цаана өөр нэг зүйл хүлээж байгаа. Илүү намгүн атлаа. Магадгүй илүү хүчрхэг зүйл. Учир нь та өөрийгөө хайрлаж сурсан ч, бусдаас баталгаа хайхаа болсон ч гэсэн жинхэнэ эрхчлөөнөөс таныг холдуулж буй эцсийн нэг зүйл байсаар л байна. Таны судлаж чадаагүй байгаа хамгийн сүүлчийн зуралт. Энэ бол санаа зовнил. Таны оюун санаанд дах тэрхүү эцэс төгсгөлгүй эргүүлэг. Бүх зүйл тодорхойгүй мэт санагдах үед цээжинд чинь мэдрэгдэх тэрхүү зангилаа. Хянах, төлөвлөх бүх зүйлийг яг өөрийн төсөөлснөөр болгох гэсэн нэгэн хэрэгцээ. Юнг өөрийгөө хайрлах нь аялын зөвхөн тал хувин гэдгийг ойлгож байсан. Нөгөө тал нь итгэж сурах явдал юм. Бусдад биш, үр дүнд биш. Харин амьдрал өөрт нь таны тооцооноос ангид орших тэрхүү байгалийн хэмнэлд итгэх. Одоо таны бие хүндэрч, бодол санаа тань зөөлөрч, нойронд гүн автах зуур бүхнийг өөрчилж болох нэг зүйлийг би асууя. Санаа зовхой байсан тэрл мөчөд бүх зүйл гэнэт хэлбэр саадгүй болдгийг та анзаарч байсан уу? Энэ нь яг л эсрэг тесрэг парадоксыг бол сонсогдож байна. Тийм үү? Амжилтанд хүрэхийн тулд бид нарийн нягт төлөвлөж, цуцалтгүй тэмцэж, нарийн ширийн зүйлийг бүрийг хянах ёстой гэж насан туршдаа заалгаж ирсэн. Гэтэл үнэндээ бид илүү чанга зуурах тусам илүү их хянах гэж оролдох тусам амьдрал хурууны завсраар урсаад л өнгөрнө. Хүний талд ухамсарын гүн гүнзгий судлаач Карл Юнг санаа зовнил нь биднийг илүү хүчтэй болгодгүйг онцолсон байна. Харин ч эсэргээрээ энэ бол хатуу бодит байдлын өмнө өөрийн хүчин мөхс байдлаа нуух гэсэн эгогийн хамгаалалтын механизм юм. Зарим зүйл хизээж бидний хяналтанд байхгүй. Зуурч буй тэр мөчөд бид одоо цагаас өөрөөсөө алсарч оддог. Юнгийн үзэж байгаагаар тавьж явуулах нь бууж өгөх эсвэл арчаагүй байдал биш юм.
Энэ бол сэрэлтийн үйлдэл юм. Бид санаа зовхой байх үед хяналтанд хашигдсан байсан энерги суллагдаг. Хамгийн гайхалтай нь нууцлаг оюун ухаанаар удирдуулсан амьдрал өөрөө маш сонин, нууцлаг, дэг журамд орж эхэлнэ. Гэвч нэг асуулт үлдсээр байна. Яагаад тавьж явуулах шиг тийм энгийн зүйл жинхэнэ эрхчлөөнд хүрэх зам болдог вэ? Бид санаа зовхой байх үед бидний сүнсний гүнд үнэхээр юу тохиолддог вэ? Өнөөдрийн бичлэгээр бид Карл Юнгийн философи руу гүн шумбаж, энэхүү энгийн мэт боловч зөрчилтэй үннийг тайлах болно. Яагаад зөвхөн санаа зовхой болсон үед л бүх зүйл байраа олдог вэ? Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол шидэт эм биш. Санаа зовнохоо зогсооно гэдэг нь таны удаан хугацаанд зугтаж ирсэн хоосон орон зай, айж ирсэн сүүдэртэйгээ нүүр тулна гэсэн үг юм. Гэвч яг энэ мөчид л та ямар ч баталгаанаас илүү гүн гүнзгий эрхчлөөг мэдрэх болно. Дур эсгэлгүй, хүчлэлгүйгээр өөрийн жинхэнэ мөн чанараар амьдрах эрхчлөө юм. Нэгдүгээр, санаа зовнилын сэтгэл зүйн механизм буюу эгогийн өрх. Санаа зовнил бол оюун санааг бүрхсэн өтгөн манантай адил юм. Энэ нь бүх зүйлийг бүдгөрүүлж, ердийн зүйлсийг аюул занал болгон хувиргаж, хэрэв та төлөвлөхөө хянахаа зогсоовол ангал руу унах болно гэж таныг үргэлж ятгахна. Гэвч Карл Юнг санаа зовнил бол бидний итгэдэг шиг тийм зайлшгүй шаардлагатай бэлтгэл биш ээ гэж үзсэн. Үүний оронд энэ нь бидний амьдралыг хянаж байна гэж андууруулдаг эгогийн залим их бөгөөд бодит байдал дээр бид өөрсдийн бүтээсэн үл үзэгдэх шоронд хоригдож байдаг. Эго нь далд ухамсарын үүдэн зогсох сандарсан харуул мэт ажиллана. Тэрээр тодорхойгүй байдлыг үзэн ядаж, урьдчилан тааварлах боломжгүй зүйлсийн өмнө чичирдэг. Хяналтын хуурмаг байдлыг хадгалахын тулд эго санаа зовнилыг бамбаа болгон ашиглана. Энэ нь хэрв чи бэлдэхгүй бол, тооцоолохгүй бол, хянахгүй бол сүрнэ гэж сануулж буй тасралтгүй дуугарч буй төгшүүрийн дохиотой адил юм. Гэхдээ өгөөтэй нь яг энэ дохио бусад бүх зүйлийг дарж орхино. Та өөрийн бие махбод зүүн совин хамгийн чухал нь өөрийнхөө доторх гүн мөн чанар болох биегийнхээ дуу хоолойг сонсгоо болдог. Юнг нэгэнтээ невроз бол үргэлж зүй ёсны зовлонг орлогч байдаг гэж хэлсэн байна. Үүний дагуу санаа зовнил нь неврозын нэг хөнгөн хэлбэр юм. Энэ нь өвдөлтийг үнэх хэрэгтэй шийддэггүй. Харин тэр өвдөлтийг шууд мэдрэхийн оронд орлуулагч болдог. Бид тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөхийн оронд түгшүүрийн эргүүлэг донд түүнээс зугтахыг хичээдэг. Гэвч өвчин намдаах юм үндсэн өвчнийг ангаахгүйгээр шинж тэмдгийг л дардгийн адил санаа зовнил асуудлыг зөвхөн нуун дарагдуулж хизээж жинхэнэ амар амгалан авчирдаггүй. Шун унтаж чадахгүй хөрвөөж оюун санаатай нь хурдан урагшилж буй кино шиг ажиллаж байгааг та нэг бодоод үзээрэй. Хэрв тэд маргааш миний имэйлд хариу өгөхгүй бол яах вэ? Хэрв би ярилцлагандаа бүдрвэл яах вэ? Хэрв энэ харилцаа сүрвэл яах вэ? Хэрв гэж эхэлсэн асуулт бүр таны төсөөллийн үржил шимтээ хөрсөн суулгасан үр бөгөөд сүйрлийн дүр зураг бүхий өтгөн ой болон ургана. Гэхдээ таны бие орондоо аюулгүй хэвтэж байхад оюун санаатай нь огт байхгүй ертөнцөөр хэрэн тэнэж байгааг та анзаарсан уу? Энэ бол санаа зовнилын мөн чанар юм. Төсөөллийн хар дарсан зүүдэнд амьдрахын тулд одоо цагаа орхих. Эго үүнд дуртай. Энэ нь ямар ч тээврийн хэрэгсэлд холбогдоогүй жолоог мушгиж байхтаач өөрийгөө чухал гэж мэдэрнэ. Тиймээс санаа зовнил бол оюун санааны хуурамч хөдөлмөр юм. Та бодож, тооцоолж, таамаглаж байгаа тул хэрэгтэй зүйл хийж байна гэж боддогч бодит байдал дээр та зөвхөн энерги барж байгаа хэрэг. Энэ фитнесийн гүйлтийн зам дээр тасралтгүй гүөхтэй адил юм. Гүйх тусам та ядарч тойлдох боловч хизээж үнэхээр урагшилдаггүй. Юнгийн сэтгэл судлал санаа зовнилыг гажуудсан тойл гэж үзэж болно. Энэ нь бодит байдлыг тусгадаггүй. Харин түүнийг томруулж, мушгин гуйвуулж, биднийг байгаагаасаа илүү эмзэг болгож мэдрүүлдэг. Жишээлбэл шалгалтанд орох гэж буй оюутан би бүдэрнэ, ирээдүгөө баллна, бүх зүйл норно гэж хэдэн 7 хоногийг өнгөрөөж магадгүй. Гэвч гадны хүний нүдээр энэ бол зүгээр л нэг шалгалт, суралцах туршлага юм. Санаа зовнил нь энгийн үйл явдлыг сүрэл болгон хувиргадаг. Энэ нь хүний дүрсийг гажуудуулж,
харуулдаг хошин толтой адил юм. Аюул нь санаа зовнил зуршил болоход оршдог. Тарих түгшүүрээр хариу өгөлдөл үзүүлж сурхаасаа бүх зүйл хэвэн байсан ч санаа зовох шалтгааныг автоматар хайж эхэлнэ. Магадгүй гай гамшиг ирж байгаа байх. Би зүгээр л олж хараагүй байна гэж ийгоо шивнэдэг. Энэ нь үргэлж шуурганд бэлтгэж, цэлмэг өдөрч, хуурамч аянга сонсож буй хүнтэй адил юм. Юнг эндээс илүү гүн гүнзгий үннийг олж харсан. Санаа зовнил бол зөвхөн сэтгэл зүйн хариу үйлдэл биш. Харин бидний дотоод харанхуйгаас айх айдсын илрэл юм. Амьдралын үн чанар болох тодорхойгүй байдал, хоосон орон зайтай нүүр тулан суухын оронд эго түүнээс зовтохын тулд санаа зовнилыг бүтээдэг. Энэ нь харанхуйгаас айдаг хүүхэд өрөөндөө чимээгүй суухын оронд гүйж очоод бүх гэрлээ хасаадагтай адил юм. Гэвч тэр гэрэл айдсыг арилгахад хизээж хангалтгүй байдаг. Учир нь айдас өрөөнд биш, харин хүний дотор байдаг. Жишээлбэл олон хүмүүс хайр дурлал тасралтгүй санаа зовдог. Тэд хамдрагчаа алдвал амьдрал нь норно гэж тхэн зууралддаг. Гэвч үнэндээ тэд нөгөө хүнээ алдахаас биш, харин хамдрагчдаа даалд ухамсараараа тусгасан прожектэд өөрийнхөө тэр хэсгийг аюулгүй байдал, үнд цэн, утга учирыг алдахаас айж байгаа юм. Энэ бол эгогийн тоглоом. Энэ нь таны хизээж нүүр тулаагүй дотоод хоосон чанараа нуухын тулд санаа зовход хүргэдэг. Тиймээс санаа зовнил нь зөвхөн сөрөг сэтгэл хөдлөл биш юм. Энэ нь шатаж буй өрөөнөөс гарч буй даашиг дохио юм. Энэ нь дотор ямар нэг зүйл анхаарал шаардаж байгааг илтгэдэг. Гэвч эго өрөөрөө орохын оронд утааг үлээл гэж гаргахын тулд сэн сасаахыг сонгоно. Иймээс язгуур шалтгаан нь доор нь уйгсан байдаг тул санаа зовнил хизээж дуустдаггүй. Юнг та даалд ухамсартай болох хүртэл тэр нь таны амьдралыг удирдах, та түүнийг хувь тавилан гэж нэрлэх болно гэж онцлсныг санаж байна уу? Санаа зовнил бол зөвхөн хөшиг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол бид түүгээр амьдралаа жолоод болж үүнийгээ заяа төрөг гэж нэрлэнэ. Гэвч үнэндээ энэ бол биегийн биш, харин эгогийн бичсэн хувь тавилан юм. Санаа зовнил бол эгогийн таны гарт хүлсэн жолоо юм. Тэр жолоог тавьчихвал морь зэрлэгээр тавхиж одно гэж тэр таныг ятгадаг. Гэвч үнэндээ тэр морь бол амьдралын зам ёсны урсгал бөгөөд эгогийн төсөөллөөс хавьгүй хол таныг авч явах чадвартай өөрийн хэмнэлтэй хүч байдаг. Тэр жолоо шаардлагагүй гэдгийг ойлгосон цагт та эрхчлөөг мэдэрч эхэлнэ. Санаа зовнил бол бидний төрлөх төлөв биш. Хүүхдүүд айж сурхаасаа өмнө бороо тоглож, унаж, инээж чаддаг. Тэд оюун санаандаа аимшиг дүр зураг бүтээж сураагүй байдаг. Бид өсөж томрох тусам персона болон эго бэхжиж, бид түгшүүртэй байх зуршлыг өөртөө суулгаж эхэлдэг байна. Энэ нь санаа зовнил бол мөнхийн үнэн биш, харин сурсан механизм гэдгийг харуулж байна. Гэвч бид сурсан зүйл бүрийг буцааж сурах буюу unlearn хийж болно. Юнг та санаа зовхоо болох үед бүх зүйл байраа олдог гэж хэлэхдээ өнгөцхөн өөдрөг үзлийг хэлээгүй юм. Тэр санаа зовнил биднийг үнэхээр бэлтгэдэггүй гэдгийг л хэлж байгаа юм. Энэ нь ердөө л харанхуйгаас айж сандарсан харуул болох эгогийн бүтээгдэхүүн юм. Зөвхөн энэ механизмыг шууд харж чадвал бид оюун санааны хамгийн залжин өрх болох хяналтын хуурамг байдлаас молторч эхэлнэ. Хоёрдугаарт тавьж явуулахын мөн чанар залхуурал биш, харин сэрэлт. Тавьж явуулах нь маш олон хүний андуурдаг залхуурал эсвэл бууж өгөхөөс тэс өөр зүйл гэдгийг анхаараарай. Энэ нь ялагдсан хүний үйлдэл биш, харин сэрсэн хүний сонголт юм. Усан эргүүлэгт сандарч буй сэлэгчийг төсөөлөөд үз. Тэмцэх тусам тэр ядарч туйлдна. Самардах тусам тэр гүн рүү живнэ. Тэгээ зөвхөрсөн мөчтөө тэмцэхээ зогсоовол эсэргүүцгээ болох үед би энэ хөвж чаддгийг гинт ухаардаг. Тавьж явуулах нь үүнтэй адил амьдралыг орхих биш, харин түүний эсрэг утгагүй тэмцлээ зогсоох явдал юм а. Юнг тавьж явуулахыг жижиг биегээс илүү агуу дэг журамд итгэхийг шаарддаг гүн гүнзгий мэрэгэн ухаан гэж үзсэн. Хүний үн цэнийг бүтээмж, ололт амжилт, хяналттай холбогддог орчин үеийн нийгэмд тавьж явуулахыг залхуурал гэж амархан шошголдог. Амарч буй, яардаггүй, өрсөлддөггүй нэгнийг шууд сэжиглэж эхэлдэг. Тэр хоцорч байна уу? Түүнд амбиц алах уу? Гэвч Юнгийн утгаар тавьж явуулах нь зогсон байдлын эсрэг зүйл юм.
Энэ нь эгогийн айдсаар хөдлөгдөхийн оронд ажиглалт, оршихуйн идэвхтэй төлөв байдал юм аа. Тавьж явуулж буй хүн юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Тэд үйлдэл хийдэг. Гэхдээ сандрал биш, тодорхой байдлаас үйлддэг. Практик жишээ хэлье. Олон уран бүтээлчид тэдний шилдэг бүтээлүүд хүчээр биш, харин ямар нэг агуй зүйл бүтээх гэж оролдохоо болсон тэр мөчөд л гарч ирсэн гэж хуваалцдаг. Хөгжимчин Пол Маккартни Yesterday дууны ай хүч чармаалт гаргаж байхгүй үед биш, харин зүүдэнд нь орж ирсэн гэж хэлсэн байдаг. Энэ нь би заавал юр бусын зүйл хийх ёстой гэсэн эгогийн албадлагыг тавьж явуулах үед далд ухамсарт гайхамшигт зүйлийг санал болгох орон зай гарч ирдгийг харуулж байна. Магадгүй энэ нь төр зогсоод хамгийн сүүлд хизээ ямар нэг зүйлийг хүчлэхгүйгээр өөрөө ирэхийг зөвшөөрснөө асуух мөч байж болох юм. Тавьж явуулах нь бүгчим өрөөний цонхыг нэгтэй адил юм. Эго биднийг шуурганаас хамгаалж байна гэж итгэн хөшгөө чанга хаадагч үнэндээ биднийг агааргүй болгож байдаг. Цонх нэгдмэгт цэвэр агаар орж, гэрэл тусч, ертөнц эгогийн дүрслэлсэн шиг тийм ч аюултай биш гэдгийг бид ухаарнаа. Энэ нь залхуурал биш, харин хяналтын аюулгүй байдлыг орхиж, амьдралын жинхэнэ хэмнэлтэд шууд холбогдож буй зориг мөн. Тавьж явуулах гэдэг нь үр дүнтэй өөрийгөө адилтгахаас татгалзахыг хэлнэ гэж Юнг онцолсон. Бид үйлдэл хийхдээ өөрийн үн цэнийг зөвхөн үр дүн, амжилт, хүлээн зөвшөөрөлтөөр хэмжил санаа зовнил үргэлж эргэж ирэх болно. Тавьж явуулах гэдэг нь би өөрийгөө батлахын тулд үйлдэж байна гэдгээс болсон. Би өөрөө учраас үйлдэж байна гэсэн нарийн шинжилэлт юм. Шүлэгч, найрагч магтаал авах гэж биш. Харин тэр шүлэг нь сүнснийх нь жинхэнэ амьсгал учраас бичдэг. Хайртай хүн эзэмших гэж биш. Харин хайрын тод оршихуйг мэдрэхийн тулд хайрладаг. Энэ бол залхуурал ба сэрэлтийн үндсэн ялгаа юм. Залхуурал бол оролцохоос татгалзаж, харин тавьж явуулах гэдэг нь эзэмших хэрэгцээгүйгээр оролцохыг хэлнэ. Ном сум барьсан хүнийг төсөөлдөө. Эго сумаа тавьчихвал бүх зүйлийг алднаа гэж айж зураад байдаг. Гэвч тавьж явуулах гэдэг нь хөвчийг суллах тэр мөч юм. Сумыг дотоод энергиэр чиглүүлэн нисгэх. Хэрв та суллахгүй бол сум гацаж байндаа хизээж хүрэхгүй. Үүнтэй адил бид хяналтыг тавьж явуулах үед амьдралын төрлөختийг журам илрэх боломжтой болдог. Энэ нь идэвхгүй байдал гэсэн үг биш. Харин ч тавьж явуулах нь өндөр ухамсартай байхыг шаардна. Ууланд авирагч салхины хүч эсвэл хадны нуралтыг хянаж чадахгүйгээ мэддэг. Тэд бэлтгэл хийж, бэлтгэгддэг. Харин уулан дээр гараад өөрийн зүүн савин эргэн тойрны амьдралд итгэх ёстой болно. Хэрв тэд бүх элементийг хянах гэж оролдвол өөрийгөө туйлдуулж бүдрэх болно. Харин хизээ чангалах, хизээ суллахаа мэдснээр тэд уултаа зогцдог. Тиймээс тавьж явуулах нь дадлагчсан мэрэгэн ухаан юм. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл тавьж явуулах нь эгогийн ноёрхлоос биеийн буюу селф удирдамж руу шилжих шилжилт болдог. Эго нь шугам логикоор сэтгэв. Хэрв А бол Б, хэрв Б бол В, харин биеийн бэлэгдэл зүүн совин цогц холбоосын логикоор ажилладаг. Бид тавьж явуулахдаа амьдралын тэгштэглийг томьёогоор шийдэх гэж оролдохоо болж дотоод дүр төрх мэдрэмжүүддээ өөрийгөө хөтлүүлдэг байна. Энэ нь танил бос ойн өмнө зогсохтой адил юм. Эго алхам бүрт даривчилсан зураглал шаарддаг болов би таныг чимээг сонсож, замыг ажиглаж, хөлөө өөрийн хэмнэлээ олохыг уриалдаг. Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж буй олон өвчтнүүд хурдан эдгэрэх гэж хичээх тусмаа гацдаг байна. Харин эдгэрэлт бол зам ёсны үйл явц бөгөөд сэтгэл хөдлөлийн шарханд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үед л эдгэрэлт эхэлдэг. Тавьж явуулах нь эмчилгээнээс татгалзах биш. Харин шууд зүгээр болохыг шаардхаа зогсоох явдал юм. Юнг үнийг итгэлийн үйлдэл, далд ухамсарын мэрэгэн ухаанд итгэх итгэл гэж нэрлэсэн. Үндсэндээ тавьж явуулах гэдэг нь амьдрал бол бидний програмчилж чадах машин биш. Харин хамт сэлж сурах ёстой гол юм гэдгийг ухаарах явдал юм аа. Залхуу хүн иргэдээр суугаад ус руу орохоос татгалздаг. Хянагч хүн урсгалтай тэмцэж самардна. Харин тавьж явуулдаг хүн урсгалыг дагаж, сэлж, мэдэрч улмаар алс холын эрэгт хүрнэ. Хэрвээ санаа зовнил бол эгогийн хуурамч тохио юм бол тавьж явуулах нь түүнийг намсгаж, жинхэнэ намгүн байдлыг сонсох үйлдэл юм. Тэр намгүн байдалд бид зөөлөн төвчээртэй атлаа.
Биднийг үнэн рүү тууштай хөтөлж буй биеийн дуу хоолойг сонсдог. Энэ бол амьдралаас цухтах биш, харин үннээр амьдрах анхны алхам юм. Тиймээс юунг тавьж явуулах нь бүх зүйл байраа олох түлхүүр гэж хэлэхдээ биднийг бүрэн оршихуйн төлөв байдалд урьж байна. Үр дүнтэй өөрийгөө адилтгахгүйгээр чадах бүхнээ хийх, эзэмших хэрэгцээгүйгээр чин сэтгэлээсээ хайрлах, амьдралыг өөрийн хүсэлд нийцүүлэхгүйгээр шаардахгүйгээр бүрэн дүрэн амьдрах. Энэ бол залхуурал ба сэрэлтийн хоорондох нарийн атлаа гүн гүнзгий ялгаа бөгөөд бидний оршихуйн чанарыг бүхэлдэн тодорхойлдог ялгаа юм. 3 дугаарт санаа зовнилын язгуур шалтгаан, хүлээлт ба дүр төрхтэй өөрийгөө адилтгах нь. Хэрв тавьж явуулах нь сэрэлтийн нэг хэлбэр юм бол эсвэргээрээ санаа зовнил нь үргэлж сохор адилтгалаас identification-ээс үүдэлтэй байдаг байна. Бид өөрийн үн цэнийг өөрсдийн бүтээсэн эсвэл нийгмээс бий болгосон хүлээлт дүр төрхтэй адилтгадаг. Энэхүү адилтгал нь түгшүүр үржих таатай хөрс болдог. Учир нь би бол миний ажил, би бол миний харилцаа, би бол бусдын харж буй тэр дүр төрхөө гэж итгэх юм бол тэр бүтцэд гарч буй ямар ч цууралт бидний оршихуйд шууд аюул занал болж хуурна. Юнгийн үзэж байгаагаар энэ бол эгогийн хамгийн аюултай хуурмаг зүйлсийн нэг юм. Бид өөрсдийгөө амьд уян хатан үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг оршихуй гэж хүлээн зөвшөөрөхийн оронд ганцхан баг, маск болгон жижигсэгдэг. Тэрээр энэ багийг персона буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өмсдөг баг гэж нэрлэсэн. Эхэндээ персона нь эрүүл үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биднийг нийгэмшихэд, ертөнцид өөрийн дүрээ тоглоход тусалдаг. Гэвч бид зүгээр л жүжиглэж байгаа гэдгээ мартах үед асуудал үүсдэг байна. Тэр үед персона нь хэрэглүүр байхаа болж шорон болж хуурна. Ажилдаа амжилттай яваа хүний жишээг авч үзье. Түүнийг хамт олон нь биширч гэр бүл нь бахархдаг. Гэвч тэрээр амжилттай хүний багтаа өөрийгөө адилтгсан учраас дотроо байнгын санаа зовнилд ядарч туйлддаг байна. Жижигхэн алдаа, ганц шүүмжлэл түүний ертөнцийг бүхэлд нь нурааж орхино. Тэрээр үүнийг амьдралын зүгээр нэг үйл явдал гэж харахаа болж өөрийнх нь мөн чанар руу халдсан халдлага гэж хүлээж авна. Энэ санаа зовнил бодит байдлаас биш, харин эгогийн хамгаалж буй дүр төрх болон дотоод үнний хоорондох ангалаас үүдэлтэй. Хайр дурлалт ч мөн адил. Эмэгтэй хүн хамтрагч нь намайг хайрлсан хэвээр байгаа болов гэж цаг тутам мессеж шалгаж, үйл хөдлөл бүрийг нь шинжлэн эцэс төгсөлгүй санаа зовж магадгүй. Үнэн дээр тэр зөвхөн алтхаас айж байгаа биш. Харин би хайр татам, би сонгогдсон хүн гэсэн дүр төрхөө алтхаас айж байгаа юм аа. Энэ тохиолдолд хайр нь өөрийн үн цэнийг харах тол болж хорно. Тэр толж чирхийлэхэд сэтгэл зүйн суур бүхэлдээ хамт ганхдаг. Юнг үүнийг тусгал projection хийх механизм гэж үзсэн. Бид нөгөө хүнийг байгаагаар нь харахгүй, харин тэдэн дээр өөрийн хүлээлт илааршаагүй дутагдлуудаа тусгаж орхидог. Бид тэднийг өөрийн дотоод зохиолын дүр болгон хуургадаг. Хинч өөрийнх нь биш зохиолыг төгс биелүүлж чадахгүй учраас санаа зовнил зайлшгүй үр дагавар болгодог. Энэ нь зохиолыг чинь дахгүй байгаа дүрүүдтэй кино үзэж байхатай адил юм. Сэтгэл дундуур байх нь гарцаагүй. Энэ механизмын цаана өвдөлттэй үнэн оршино. Бид бодит байдал биш, харин бодит байдал бидний төсөөлсөн дүр төрхтэй нийцэхгүй байгаад санаа зовдөг. Бүх зүйл ийм л байх ёстой. Би заавал амжилтанд хүрэх ёстой. Би заавал хайрлагдах ёстой. Би үргэлж хүчтэй байх ёстой гэж эго шивнэдэг. Гэвч амьдрал заавал гэсэн дүрмээр ажиллах нь тун ховор. Тэрхүү зөрүүн зовлонгийн их үүсэр болно. Санаа зовнил бол үндсэндээ хүлээлт ба одоо цаг хоорондын ангал юм. Та маш их нандинсан төгс болор ваар барьж байна гэж төсөөл. Алхан бүртээ та онцгол яах вэ? Хагарчхал яах вэ гэж чичирч байна. Тэр айдас алхаж байгаагаас биш, харин тэр өөсөвгүй дүр төрхийг хадгалах гэсэн хүсэл шунлаас үүдэлтэй. Персонатагаа өөрийгөө адилтгсан хүмүүс ч мөн адил. Тэд өөрийнхөө дүр төрх болох тэр болор ваарныхаа харуулна болж байнгын түгшүүртэй амьдардаг. Энэ нь бас яагаад олон хүмүүс өөрийгөө үргэлж хангалтгүй гэж мэдэрдэг шалтгаан юм. Персона хитрхи их томорсон үед эго амьдралыг эц төгсгөлгүй жүжиглэх ёстой тайз болгон хуургадаг байна. Тэдэнд зөрчилдөх, алдах, өөрчлөгдөх эрх олгогддоггүй.
Энэхүү эрх олгохгүй байдал нь санаа зовнилыг чимээгүй өвчин мэт түгээдэг. Тэд тайзны ард ядарч туйлдсан жүжигчид шиг байдаг ч үзэгчид анзаарахгүй байхын тулд инээмсэглэн гарч ирэх ёстой. Магадгүй энэ нь бид бүгдээрээ төр зогсоод бид бодит амьдралыг хамгаалж байна уу? Эсвэл зүгээр л нэг багийг хамгаалж байна уу гэж өөрөөсөө асуух мөч байж болох юм аа. Хэрв маргааш бидний зуураад байдаг бүх цол хэрхэм, дөрүүд, дүр төрхүүд алга болбол бид өөрсдийгөө таньж чадах болов уу? Шудраг хариулт нь бид өдий хүртэл хэрхэн амьдарч ирснийг илчилнэ. Юнг бидэнд персона бол зөвхөн гадаад болон дотоод ертөнцийн хоорондох гүүр болохоос хизээж бүхэл бүтэн хүн биш гэдгийг сануулдаг. Гэвч бид багтаага бүрэн адилтгах үед ямар ч цууралт, сүйрэл болж хуурдаг. Жижигхэн зэмлэл нойргүй хонолоход хүргэж, ердийн нэг алдаа оршихуун хямрал болж хуурна. Энд санаа зовнил нь үйл явдал хэтэрхий томдоо биш. Харин бид түүнийг өөрийн бүх мөн чанарт занал хийлэх хэмжээнд хүртэл томруулж харсанд байгаа юм. Дүр төрхтэй өөрийгөө адилтгах нь бас нэг зөрчилд хүргэдэг. Бид төгс байдлыг хадгалах гэж хичээх тусам бодит байдлаас төдий чинээ алсарна. Сул дорой харагдахаас айдаг удирдагч өөрийнхөө тодорхойгүй байдлыг хуваалцаж зөрөхлөхгүй. Улмаар тусгаарлагнал амьдардаг. Төгс ээжийн дүр төрхийг хадгалах гэж санаа зовдөг эмэгтэй өөртөө ядрах, уурлах эрх олгохгүй байснаар далд стресс хоримтлуулдаг. Санаа зовнил нь жинхэнэ бие болон зөвшөөрөгдсөн дүр төрх хоорондын энэхүү хуваагдлын жам ёсны үр дагавар болдог байна. Санаа зовнилын язгуур шалтгаан гадаад үйл явдал биш, харин дотоод адилтгалд оршдог тодорхой байна. Бид өөрийн бүх үнцнийг персона болон хүлээлтэнд даатгах үед амьдралын ямар ч өөрчлөлт үхлийн цохилт болж хуурна. Хэрв энэ дүр төрх хагарвал чи ч бас алга болно гэж эго шивнэдэг. Бид үүнд итгэж тэр дүр төрхийг секунд бүрт хамгаалахар чичирч байна. Карл Юнг нэгэнтээ хамгийн амжигтай зүйл бол өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх явдал юм аа гэж хэлсэн. Үнэхээр ч бид персоногоос зураад л байвал өөрийн дотоод ертөнцийг харж зүрхлэхгүй. Гэвч гайхалтай нь зөвхөн дүр төрхийг тавьж явуулж зүрхлэх үед л бид жинхэнэ бүрэн бүтэн байдалд дөхөж очиноо. Энэ утгаараа санаа зовнил болон бид мөн чанарынхаа төлөө биш, хүлээлтийн төлөө амьдарч байгаагийн дохой юм. Дөрөвдүгээрт санаа зовнилоос дотоод эрхчлөөрөө шилжих өөрчлөлтийн үйл явц. Тэгвэл энэ орхинаас яаж гарах вэ? Юнгийн үнээс гарах арга зам нь санаа зовнилыг дарах биш, харин түүнийг өөрчлөх, трансформинг хийх явдал гэж зөвлөсөн байдаг. Энэ бол түгшүүрийн харанхуйгаас дотоод эрхчлөөний гэрэл рүү шилжих сэтгэл зүйн нарийн аялал юм. Энэ үйл явц гаднах зоригоос биш, харин дотоод чимээгүй хүлээн зөвшөөрөлтөөс эхэлдэг. Санаа зовнил нэмэгдэх үед эгогийн ердийн хариу үйлдэл болон түүнийг дарах, ажилдаа дарагдах, бусдаас баталгаа хайх эсвэл завгүй байдлаар халахвчлах явдал байдаг. Гэвч Юнг үүний эсрэг зүйлийг урайлсан юм. Төр зогсоод санаа зовнилыг сэтгэл зүйн үзэгдэл болгон ажиглал. Энэ нь шуурганаас цухтахын оронд сарвчин доор зогсоод шуургыг ажиглахдаа адил юм. Шуурга хүчтэй байж болох ч бид өөрийгөө түүнтэй адилтгахаа болох үед энэ нь бүхэл бүтэн тэнгэр биш, харин эрдүүл цаг агаарын нэг хэсэг гэдгийг ухаарнаа. Жишээлбэл харилцаандаа хаягдахаас айж буй хүн нөгөө хүнээ хянах гэж оролдохын оронд дотгошоо харж би үнэхээр энэ хүнийг алдахаас айж байна уу? Эсвэл хайрлагдах мэдрэмжээ алдахаас айж байна уу гэж асуух хэрэгтэй. Энэхүү энгийн асуулт илүү гүн гүнзгий давхаргыг илчилж чадна. Санаа зовнил нь хайрын тухай биш, харин өөрийн доторх хоосон орон зайн тухай байдаг. Энэ бол өөрчлөлтийн эхний алхам юм. Зөвхөн шинж тэмдгийг эмчлэх биш, язгуурлуун шууд харах. Хүлээн зөвшөөрсний дараа нүүр тулалт ирдэг. Нүүр тулах гэдэг нь урд нь зогтож байсан сэтгэл хөдлөлөө бүрэн мэдрэх эрхийг өөртөө олгохыг хэлнэ. Юнг нэгэнтээ өвдөлтгүйгээр ухамсарт хүрэх зам үгүй гэж хэлж байсан. Зэрэлт нь үргэлж өвдөлттэй хамт ирдэг. Учир нь энэ нь бидний харанхуй хэсгүүдэд хүрэхийг шаардна. Бид санаа зовнилтойгоо чимээгүй сууж зөрөхлөх үед энэ нь хаягдах, бүдрэх, эсвэл мартагдахаас айх айдас хэлбэрээр илэрч болно. Эдгээр сэтгэл хөдлөлүүд эхэндээ биднийг жигүүлэх гэж буй давлгаа мэт хүчтэй ирнэ. Гэвч энд нэг зөрчил бий. Бид тэднийг
өөртөө нэвтрүүлэх тусам тэд төдий чиний хурдан замхарч хоосон атлаа амар амгалан орон зайг үлдээдэг. Нүүр тулалтын дараа эргэлтийн цэг гарч ирдэг. Санаа зовнилт хашигдсан энерги суллагдж дахин хуваарлагддаг байна. Юнг үнийг сэтгэл зүйн энергийн шилжилт гэж нэрлсэн. Бүх эрч хүчээ дүр төрхөөг хамгаалахад зарцуулахын оронд бид бодит байдалд, бодит амьдралд зориулах энергитэй болж эхэлнэ. Ажлын талаар төгсдөг байсан хүн өөрийгөө батлах гэж улаархаа болох үед бүтээх баяр баясгалан олж авч магадгүй. Хайраа алдхаа санаа зовдөг байсан хүн нөгөө хүнээр үн цэнтэй гэдгээ батлуулах шаардлагагүй болсноо ухаарч чөлөөтэй хайрлаж сурна. Энэ бол төгшөөр эрхчлөө болон хуурж эхлэх үе шат юм аа. Юнгийн үзэж байгаагаар дотоод эрхчлөө гэдэг нь огт айдасгүй болох биш. Харин айдас оршин байхыг зөвшөөрч түүнд удирдуулахгүй байх чадвар юм. Серфингчин шиг тэдэнд заавал дүлгөөнд алах хэрэггүй. Тэдэнд зөвхөн давлгаан дээр тэнцвэрээ олох чадвар л хэрэгтэй. Бид санаа зовнил донд бат зогсож сурахдаа илүү гүн гүнзгий чимээгүй хүчийг олж авдаг. Юнг үнийг биетэйгээ холбогдох буюу эгоноосоо ангид орших сүнсний жинхэнэ төв гэж нэрлсэн өтгөн ойг төсөөлөд үзье. Өдөр нь гэрэл тусч бид замаа амархан олдог. Гэвч шөнө нь аюултай мэт санагдаж чимээ бүр төгшөөр төрүүлдэг. Хэрв би зөвхөн айцаар ой захад үлдвэл ойн гүнд гол горих, нуг, баялаг амьдрал байгааг хизээж мэдэхгүй. Өөрчлөлтийн үйл явц бол шөнийн цагаар ой руу орох зориг юм. Эхэндээ чичирч байсан ч гүн рүү орох тусам нүд маань харанх үед тасаж шинэ ертөнц нээгддэг. Дотоод эрхчлөө гэдэг нь зөвхөн гэрэлд үлдэх биш. Харин харанхууруу нэвтэн орж дотроос цацарч буй өөр нэг гэрлийг нээх явдал юм. Өөрчлөлт нь ид шидийн ганцхан мөчөд биш. Харин өдөр тутмын жижиг туршлагаас бүрддэг гэдгийг ойлгох нь чухал. Зүгтгаа зогсоох, автоматар хариу үйлдэл үзүүлэхээ болох бүрдээ та нэг алхам хийж байна гэсэн үг. Бүдрэхтэй өөрийн үн цэнийг хамт унгалгүйгээр бүлээн зөвшөөрөх бүрдээ та нэг алхам хийж байна. Санаа зовнилыг унтраахын оронд түүнтэй хамт чимээгүй суух бүрдээ та нэг алхам хийж байна. Эдгээр жижиг алхмууд цаг хугацааны явцад төгшөөртэй шоронгоос дотоод эрхчлөөний мөн чанар руу чиглэсэн томоохон шилжилтийг бий болгодог. Энэ үйл явц нь бас агуулдай эрвээхэй болохтой адил юм. Агуулдайн үр кокон нь түүнийг ороож эхлэхэд үхэж байна гэж боддогч үнэн дээр тэр өөрчлөгдөж байдаг. Санаа зовнилч мөн адил. Бид түүнд ороодохдоо амьсгал боогдох шиг болдог. Гэвч хэрэг бид тэр үүрэн дотор байж зүрхэлвэл далавч хэрхэн бүрлдэж байгааг харах болно. Дотоод эрхчлөө гэдэг нь үүрнээс цугдах биш. Харин нэг л өдөр далавчаа дэлгэх хүртэл дотоод үйл явцаа гүйцээх явдал юм. Карл Юнг нэгэнтээ та юу хэлэх нь биш, юу хийж байгаа нь таныг тодорхойлно гэж хэлсэн байдаг. Бид санаа зовнил өөрийг мань тодорхойлохыг зогсоож, ажиглагч, суралцагч болохыг сонгох үедээ эрхчлөөнд хөл тавьдаг. Төгшөөр гарч ирсээр байж болох ч энэ нь дахин шорон биш болно. Энэ нь бидэнд хаана илааршил хэрэгтэй байна, хаана өөрлөгөө буцах шаардлагатай байна гэдгийг зааж өгөх багш болно. Дүгнэж хэлэхэд санаа зовнилоос дотоод эрхчлөөрөө шилжих үйл явц бол хүлээн зөвшөөрөх, нүүр тулах, тавьж явуулах гэсэн 3 үе шаттай аялал юм аа. Алхам бүр нь дүр төрхийн оронд үннийг харахыг шаарддаг учраас зориг шаардна. Гэвч үүгээр дамжуулан санаа зовнил нь дайсан байхаа болж өсөлтөнд хүрэх үүд хаалга болдог. Тэр хаалга нэгдэх үед эго жолоодгоо болж бие буюу селф хөдөлдөг тис өөр орон зайд нэвтэрдэг. Энэ бол эрхчлөө. Амьдралаас ангид байх эрхчлөө биш. Харин амьдрал донд бүрэн дүүрэн амьдрах эрхчлөө юм. 5 дугаарт санаа зовхоо байх үед бүх зүйл жам ёсороо өрндөг. Яг энэ тавьж явуулах үед нэгэн хачирхалтай үзэгдэл гарч ирнэ. Амьдрал өөрийгөө хэрхэн зохицуулахыг мэддэг мэт санагдана. Зөрчил энд л оршдог. Бид баг хүчлэх тусам бүх зүйл төдий чинээ амархан байраа олдог. Цэцэрлэгийг төсөөлөд үзье. Хэрв та залуу ургамлыг хурдан ургуулахын тулд өдөр бүр татаад байвал зөвхөн үндсийг нь л таслах болно. Харин та түүнийг усалж, хөрсийг нь арчилж, цаг хугацаа болон нарны гэрэл даатгал суулгац аяндаа дээшээ тэмүүлдэг. Амьдралч мөн адил. Бид хүчлэхээ санаа зовхоо байх үед амьдралын жам ёсны хэмнэл өмнөх орон зайг бүрдүүлдэг.
Түгшүүрийг тавьж явуулах нь хяналтаа алдаж байна гэсэн үг биш. Энэ нь амьдралыг өөрийн мөн чанарын дагуу урсах эрхийг нь эргүүлэн өгч байгаа юм. Юнгийн сэтгэл судлал хүн бүрийн дотор өөрийгөө зохион байгуулах зарчим буюу Юнгийн хэлснээр бие буюу self оршдоо гэж үздэг. Энэ бол бидний оршихуун цөм бөгөөд луужин юм. Эго давмгаалж байх үед бүх зүйл ийм л байх ёстой. Тийм л байх ёстой гэж тасралтгүй шаарддаг тул бид зөвхөн замбраагүй байдлыг л хардаг. Гэвч эго ухрах үед бие гарч ирэх боломж бүрдэж бид үл үзэгдэх дэг журмыг анзаарч эхэлдэг. Хоорондоо холбоогүй мэт санагдах үйл явдлууд зэрэгцэж эхэлнэ. Боломжууд яг тохиромжтой мөчөд гарч ирж амьдралын хэсгүүд аажмаар хоорондоо таарна. Үүний нийтлэг жишээ бол уран бүтээлчид, тамирчид, эсвэл бүтээгчид үр дүнд анхаарал хандуулалгүйгээр ажилдаа бүрэн автах үед мэдэрдэг урсгал буюу flow төлөв байдал юм. Үзэгчдэд санаа зовхоо болж хөгжмөө урсгаж чаддаг хөгжимчин хэний ч төсөөлөөгүй гайхалтай бүтээлийг тойроодог. Гүйцэтгэлдээ анхаарахаа болж амьсгалынхаа химнэлд дууссангүйгч урд өмнөхөөсөө хавгүй хол гүйж чаддгаа гинэт олж мэднэ. Түгшүүр замарх үед хяналтанд хашигдсан энерги суллагдж амьдрал тасралтгүй урсгал мэт өрнөнө. Сүнслэг төвшөнд энэ нь долгионоо намсгаж буй нууртай адил юм. Зөвхөн тэр үед л нуур тэнгэрийг тусгаж чадна. Санаа зовнил бол дүрсийг гажуудуулж бидэнд бүрэн зураглалыг харахад саад болдог тасралтгүй долгион юм. Гэвч бид нуурыг амгалан болгоход тэнгэр бүхэлдээ харагдана. Тэгээд үнэн үргэлж тэнд байсныг бид ухаардаг. Бид зүгээр л түүнд илрэх боломж олгоогүй байсан хэрэг. Санаа зовнилоос ангид амьдрал нь аливаа зүйлийн мөн чанарыг тусгасан тунгалаг тойл болдог. Хачирхалтай нь бид санаа зовнохоо болох үед өөрчлөлт зөвхөн дотоод төдийгүй гадаад ертөнцөд ч гарч ирнэ. Өдөрхөө сайдаг байсан хүн тавьж явуулсны дараа амжилтанд хүрэх нь илүү хялбар болдог. Учир нь тэд айдас биш, тодорхой байдлаас үйлддэг. Хаягдхаас эмээдэг байсан хүн өөрийн хүслээ тавьж явуулахдаа илүү эрүүл харилцааг бүтээдэг. Учир нь тэдний хайр эзэмших хүсэл баригдхаа болдог. Олон оюутнуудын шалгалтын өмнөх туршлагыг санаарай. Санаа зовнилд авсан үед тэдний ой санамж гацаж стресстэй. Гэвч эцэст нь тавьж явуулж чадах бүхнээ хийн гэдгээ хүлээн зөвшөөрөх мэдлэг нь л шалгалтын өрөөнд саадгүй урсдаг байна. Энэ бол аз биш. Энэ бол түгшүүрт баригдаагүй үеийн оюун санааны жам ёсны ажиллагаа юм. Хайр дурлалт ч мөн адил бид заримдаа хэн нэгнийг барьж үлдэх гэж өөрийгөө туйлдуулдаг. Гэвч зуурхаа байх үед тэр хүн өөрийн хүслээр бидэнтэй үлдэх боломжтой болдог. Энд л нэг зурчил байна. Жинхэнэ хайр зөвхөн явхад чөлөөтэй байх үед л оршдог. Сэтгэл зүйн үүднээс үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Санаа зовнил нь мэдрэлийн системийг байнгын хүчлэлд байлгаж, тэмц эсвэл зогтох хариу үйлдэлийг идэвхжүүлдэг. Энэ горимд тодорхой байдал болон зүүн совин хаагдана. Харин бид тавьж явуулах үед мэдрэлийн системийн тэнцвэрт байдалд орж, бүтээлч байдал, холбоо хамаарал, ойлголцох гэх мэт дээд функцууд ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид санаа зовнохоо болох үед бидний бие ба оюун санаа жам ёсны өсөлтөнд хүрэх үржил шимтэй хөрс болдог. Санаа зовнохоо болно гэдг нь үйлдэл хийхээ зогсооно гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал юм аа. Энэ бол бууж өгөх тухай биш. Харин хандлага өөрчлөх тухай юм. Санаа зовнохоо болсон хүн ажиллаж, хайрлаж, амьдралаа бүтээсээр л байх боловч тэд айдас биш, оршихуун төлөв байдлаас үйлдэнэ. Тэд голыг сонсож буй замны сэлүүрчин шиг байдаг. Урсгал хүчтэй болоход тэд сэлүүрээр чангалж, тогтун болоход сулалдаг. Энэхүү үйлдэлийн хэмнэл нь түгшүүрээр биш, харин бодит байдлын урсгалтай зохицсон зохицлоор хөдлөгддөг байна. Юнг үүнийг эго болон бие буюу селфийн нэгдэл гэж нэрлэсэн. Эго хизээч алга болохгүй. Зүгээр л дарангуулагч байхаа болдог. Энэ нь цогц төв болох, биед удирдах боломж олгоно. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бид амьдрал бол хүчлэх ёстой зүйл биш. Харин биднээр дамжин өрнөж буй жам ёсны үйл явц гэдгийг мэдэрч эхэлнэ. Дотоод эрхчлөө нь тэрхүү урсгалтай цураадах явдал юм. Үүний үр дүнд нэгэн нарийн атлаа гүн гүнзгий өөрчлөлт гарнаа. Түгшүүр дахин эзэн байхаа болжээ. Зүгээр л дайран өнгөрөх зочин болжээ. Урд нь сандрал төрүүлдэг байсан зүйл одоо ажиглах тохой болж хуурах бөгөөд тэрхүү ажиглалт донд бид ертөнцийг эгогийн төлөвлөгөөнөөс хальсан илүү том дэг журам дор ажилдаг гэдгийг олж мэднэ. Энд бид
Юнгийн хэлсэн үгийг үннээр нь ойлгоно. Бид санаа зовхоо байх үед бүх зүйл гинэт бидний хүснээр болчихдоггүй юм байна. Харин тэд байх ёстой ёсороо л болдог юм байна. Тиймээс таны одоогийн амьдралд аль голыг та хаах гэж оролдоод байгаа вэ? Аль цэцэрлэгийг та хүчээр ургуулах гэж татаад байна вэ? Хэрэв та төр зогсоод биеэ суллаад амьдралыг зам ёсоор нь өрнүүлбэл юу цэцэглэх болов? Магадгүй хамгийн хэцүү хэсэг нь тавьж явуулах биш. Харин амьдрал бидний тооцооллоос илүү сайн ажиллаж чадна гэдэгт итгэх явдал байж болох юм. Энэ бол төвчээргүй хүмүүст зориулсан аялал биш. Учир нь санаа зовхоо болох нь агшин зургийн техник биш юм байна. Харин оршихуун дадлага юм. Энэ нь мөч бүртээ эргэн ирж бие махбод зүүн совингоо сонсож бидний аюултай гэж бодож байсан зүйл ихэвчлэн зөвхөн бидний бүтээсэн дүр төрхийн сүүдэр байсныг аажмаар ухаарах явдал юм. Дотоод эрхчлөө нь бодит байдал болон хуурмаг байдлыг ялгаж салгаж чадах тэр цэгээс эхэлдэг. Гайхамшиг нь энд л байна. Бид түгшүүрийн төсөөллийн жолоог суллаж зүрхлэх үед амьдрал бидний төсөөлж байснаас хавьгүй хол авч явдаг. Тэр үед бид амьдралтай уралдахаа болж голын хэмнэл, ойн амьсгал, тогтун нууран тусах гэрэл мэд түүнтэй хамт амьдрна. Эцсийн асуулт бол би яаж санаа зовхоо болох вэ гэдэгт биш. Харин би амьдралын хэмнэлд итгэх зоригтой юу гэдэгт оршино. Хэрв хариулт нь тийм бол тавьж явуулсан тэр мөчид шинэ орон зай нэгтнэ. Амьдрал дахин хянах ёстой ачаа биш. Харин мэдрэх, итгэх, бүрэн дүрэн орших аялал болох тэрэл газар. Биеэ улам бүр сулал. Одоо таны тээж авсан бүх зүйлийн хүнд ачаа замхан арилж байгааг мэдэр. Та хайр дурлал, санаа зовнил, тавьж явуулах урлагийн ертөнцөөр аяллаа. Одоо та нойронд гүн автах зуур, эцсийн нэг үнэнг илэрхийг хүлээж байна. Учир нь та хайрыг хүчлэхээ болох үед, та санаа зовнилын жолоог суллах үед нэгэн юр бусын зүйл тохиолдноо. Хизээ нэгэн цагт биш, яг одоо. Юнг эдгээрийг тусдаа аялал биш гэдгийг ойлгож байсан. Тэд бүгд нэгэн ижил сэрэлтийн хэсгүүд юм. Та харилцаандаа өөрөөсөө урвахаа болсон тэр мөч, үр дүн бүрийг хянах хэрэгцээгээ тавьж явуулсан тэр мөч болов таны эргэн ирэлт хийж буй яг тэр агшин юм. Энэ нь таны хүлээж буй эргэн ирэлт биш. Харин таны хэн болж байгаагийн хамгийн гүн давхаргуудад чимээгүйхэн үл үзэгдэх байдлаар айл хэдийн үнэж буй тэрхүү эргэн ирэлт юм. Амьсгалчин нь удаашарч, бодол санаа чинь зөөлөрч, алсрах тусам танд яагаад энд байгааг чинь тайлбарлах хамгийн сүүлчийн асуултыг асууя. Яг энэ мөчид эдгээр үгсийг сонсож байхдаа амьдралын зарим мөчид та санамсаргүй нэг видео, нэг өгүүлбэр, нэг мэдрэмжтэй тулгарч гинт та өөрийгөө өөрчлөгдөх гэж байгааг баттаа мэдэрч байсан уу? Энэ нь би илүү хичээх болно гэсэн төрлийн биш. Харин амьдрал таныг өөр нэг бүлэг рүү шилжүүлэхээр бэлтгэж байна гэсэн чимээгүй атлаа хүчтэй мэдрэмж юм. Хинч танд үүнийг хэлдэггүй. Илт тодорхой тэмдэг байхгүй ч таны эргэн тойронд үл үзэгдэх хүч бүх зүйлийг өөрчилж байгаа мэт та мэдэрдэг. Хамгийн сонирхолтой нь ихэнх хүмүүс тэр мөчийг анзааралгүй өнгөрөөдөг байна. Тэд үүнийг зүгээр л нэг зуурдын сэтгэл хөдлөл гэж боддог. Гэвч Карл Юнгийн философор болон тэр мөчүүд нь даалт ухамсар болон таны бодит амьдралын уулзуур юм. Эргэн ирэх аялал үргэлж чимээгүй байдлаас эхэлдэг газар. Бид өнөөдрийн бичлэгээр яг энэ мөчид яагаад танд энэ мессеж ирж байгаагийн бодит шалтгаан руу шууд шумбах болно. Учир нь Карл Юнгийн хэлснээр даалт ухамсар хизээж тохиог санамсаргүйгээр илгээдэггүй байна. Таны эргэн гэж найдаж буй тэр эргэн ирэлт биш. Харин таны хараахан олж хараагүй гүн давхаргуудад айл хэдийн эхэлчихсэн байгаа тэрхүү эргэн ирэлт. Нэгдүгээр, даалт ухамсарын сэрэлт. Танд амьдрал тань өөрчлөгдөх гэж байна гэсэн бүдэг атлаа хүчтэй мэдрэмж төрж байсан уу? Тодорхой баримт байхгүй ч ямар нэгэн хаалга чимээгүйхэн нэгдэж байна гэсэн зүн совин. Юу эрхийг хаанаас эхлэхээ мэдгүй ч та шинэ босгон дээр зогсож байна гэдэгтээ итгэлтэй байх. Эргэн ирэлт яг ингэж эхэлдэг. Чанга тэмдгээр биш, туйлын тодорхой байдлаар биш. Харин дотроос тогших нарийн чичиргээ мэд. Юнг үнийг биеийн шивнэ, таны жинхэнэ мөн чанарын шивнэ гэж нэрлэсэн. Энэ бол синхрончлол буюу синхронисити юм. Даалт ухамсар таныг яагаад гэдгийг ойлгохоос ч өмнө яг хэрэгтэй цагт чинь, яг хэрэгтэй газарт чинь хүргэж өгөх үйл явц. Танд одоогийн амьдралд нь багдаж байгаа мэт мэдрэмж төрж байсан уу? Урд нь зүгээр л санагдаг байсан зүйлс одоо хитрхи бачуу мэдрэгдэж байна уу?
Бусадтай холбогддог байсан тэр ярианууд одоо хэмнэлээ алдсан мэт санагдаж байна уу? Энэ нь та хачин болоод байгаадаа биш юм. Харин Юнгийн нэрлсэн ухамсарт тэлэлтийн мөчлөгт хөл тавьж байгаа учраас тэр юм аа. Энэ үед жинхэнэ би хуучин хязгаараасаа хальж өсөхийг хүсэж эхэлдэг. Юнгийн сэтгэл судлалын хамгийн гүн утгаараа эргэн ирэлт гэдэг нь ямар нэг том амжилтанд хүрэх биш. Харин хэтэрхий удаан төөрөлдсөний эцэст өөртөө эргэн ирэх үйл явцыг хэлдэг. Эргэн ирэлтийн алхан дээр зогсож буй хүнд хэн нэгний баталгаа хэрэггүй. Тэд зүгээр л ямар нэг зүйл өөрчлөгдөж байгаа гүн гүнзгий мэдэрдэг. Яг л хавар ирэхэд мод нахиалах ёстой эсхий хинээс ч асуудаггүй шиг. Энэ нь түүний мөн чанар учраас л нахиалдаг бөгөөд таач мөн адил. Энэхүү сэргэлтэн таныг бэлэн болохыг хүлээдэггүй. Энэ нь цаг нь ирсэн учраас л ирдэг. Голын дүр зургийг төсөөлөөд үз. Зарим хэсэг нь дүлгөөн урсна. Бусад хэсэг нь хад мөрөнгөн хүчтэй хуйлран дагуулгаалдаг. Гэвч гадруу дээр замраагүй харагдаж байсан ч доторх урсгал хаашаа явж байгаагаа баттай мэднэ. Таны амьдрал яг одоо тэрхүү хуйлран буй давлгаатай хэсэг шиг. Гаднаа докторгүй мэт боловч дотроо илүү агуу зүйл рүү хөтөлж буй нууцлаг дэг журмаар удирдуулж байж магадгүй. Синхрончлол болон голын анхаарлаа хандуул чухал зүйл болж байна гэж хэлж буй арга юм аа. Хэрв та анзаарвал сүүлийн 7 хоногудад танд жижиг атлаа хачирхалтай өөрчлөлтүүд мэдрэгдэж магадгүй юм. Урд нь таныг тогтлуулдаг байсан зүйлс одоо амархан уйдах болж, юуг тавьж явуулах ёстой талаарх зөн совин тань илүү тодорхой болж, та бусдын энергид илүү мэдрэмтгий болжээ. Тэгээд та ядарч байгаа хэрний шинэ энергийн их өсвөр чимээгүй хүн бүрэлдэж байгааг мэдэрч байна. Энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ бол амьдрал таныг гэртчин дуудаж буй эхэлж буй шат юм. Юун гадагшаа гардаг хүн зүүдэлдэг, дотгошоо хардаг хүн сэрдэг гэж бичсэн байдаг. Жинхэнэ би таныг дуудах болно. Заримдаа төгшөөрөөр, заримдаа тодорхойгүй хүслээр дамжуулан дуудах болно. Та яг одоо тэр мөчид байна. Таны оюун санаа гүйцэж амжаагүй байсан ч сүнс тань өөрчлөгдөж эхэлсэн учраас та энд байна. Танаас илүү агуу зүйл таныг хүлээж байгаа учраас та энд байна. Таны эргэн ирэлт урд чинь биш. Яг одоо хаалгаа нээж байна. Сүнснийхээ хамгийн гүн хэсгээс тэрхүү нарийн дуудлагыг мэдэрсэн л бол эргэн ирэх аяллыг тань 2 дахь шат руу хөтлөнө. Олон хүн үүнийг төөрөлдөж байна гэж андуурдагч үнэн дээр энэ бол таны хамгийн хүчрхэг өөрчлөлтүүдийн хаалга юм. 2 дугаард шилжилтийн үе шат. Хуучин нь замхарч шинэ нь хараахан гарч ирээгүй үе. Энэ бол та хуучны амьдралдаа дахин хариалагдгаа болсон ч шинэ амьдрал тань хараахан тодорч амжаагүй байгаа тэрхүү хачирхалтай үе юм. Энэ үе шат үргэлж чимээгүйхэн ирдэг. Та эргэн тойрноо харж урд нь танил байсан зүйлс тантай цууратхаа болсныг ухаарна. Танд амьдрал амьсгал боогдуулах мэт мэдрэмж төрүүлдэг доктортой ажил, хүнд санагддаг танил ярианууд, нэгэнтээ таныг дулаацуулдаг байсан хүсэл тэмүүлэл одоо үнс шиг хүйтэн болсон байна. Танд ямар ч урам зориг төрөхгүй байгаач урдын юурууч буцаахыг хүсэхгүй байна. Та хоёр эргийн дунд зогсож байна. Нэг нь урчсан, нөгөө нь хараахан бүрэлдээгүй. Энэхүү хоёр дундах мөч хүмүүсийг хамгийн их айлгадаг. Учир нь үүнд дагах зураглал, баталгаат амлалт, хонглын үзүүрт гэрэл гэж байдаггүй. Гэвч юунг үнийг сүнсний харанхуй шүн гэж нэрлсэн. Энэ нь гонигтай даа биш. Харин шин зүйл төрхийн тулд хуучин бүтэц нурж эхэлдэг газар учраас тэр юм. Юунг нэгэнтээ өвдөлтгүйгээр ухамсарт хүрэх зам гэж үгүй гэж хэлсэн байдаг. Энэхүү шилжилт бол яг тэр сүнсний өвдөлт бөгөөд таныг илүү гүн сэрэлт рүү орохоор бэлтгэж буй гэлтгэх хэлбэр дүрсгүй зовёор юм. Би нэгэн эмэгтэйг мэддэг байсан бөгөөд тэрээр өглөө бүр бие чирч яваа мэт хүнд ядарсан мэдрэмжтэй сэрдэг байсан. Түүний ажил муугүй, орлого нь сайн байсан ч доторх нэг зүйл нь хэмнэлээ алдсан байлаа. Тэр өөрийгөө талархалтай байхыг хүчлэх, төвчих, доктортой байдлыг хадгалахыг хичээж байв. Тэрээр өөрийгөө хүчлэх тусам дотор нь улам бүр хоосорсоор байв. Нэгэн удаа сунжирсан ядаргаатай хурлын үеэр тэр юу ч сонсож чадахгүй байгаагаа анзаарчээ. Энэ нь анхаарал сарнисандаа биш, харин түүний зүрх сэтгэл тэнд байхаа болсонтой холбоотой байв. Хэдэн сарын дараа тэр ажлаасаа гарч эргэн тойрныхон бүх хүнийг гайхшруулв. Цаашид юу болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хуучин хэв маягтай үлдэж чадахгүй гэдгийг мэдэж байна гэж тэр хэлжээ. Ийм шийдвэрүүд логик сэтгэлгээнээс бос дотоод гүндэх шилжилтээс үүсдэг. Даал тухамсар үүнд айл эртнээс бэлдсэн байдаг.
шилжилтийн мөч үргэлж зүг чигээ алдах мэдрэмжтэй гамт гарч ирнэ. Та юунд ч итгэлгүй болж хөл доорх газар чинь зөөлөрч нурж байгаа мэт санагдана. Гэвч хачиргалтай нь энэ тодорхойгүй байдал таныг зөв зөвхт явж буй шинж юм. Хэрв та хаашаа явж байгаагаа яг тав мэдэж байсан бол энэ нь өөрчлөлт биш, зүгээр л давтамж байх байлаа. Нэгдүгээр, хоосорч байж шинийг угтнаа. Энэ уушаад манан дундуур алхахтай адил. Та замыг харж чадахгүйж алхан бүр чинь өмнө нь байгаагүй шинэ замыг нээж өгдөг. Энэ нь Японы нэгэн зэн мастрын түүхийг санагдуулна. Нэгэн шавн амьдрал нь эмх замраагүй болж ажил нь докторгүй, найз нөхд нь хүндэрж байгаад гомдлжээ. Мастер түүнд дүүрэн устаа аяг өгөөд ахиад хий гэв. Шавн мастра аяг дүүрэн байна. Тэгэхэд мастер инээмсэглээд чи ч бас тийм байна гэжээ. Зөвхөн аяг хоосон байх үед л шин зүйл орох орон зай гардаг. Юнгийн тайлбарснаар эмх замраагүй байдал нь бүтлгүйтэл биш. Харин амьдрал танд тохирхоо болсон зүйлсийг цэвэрлэж жинхэнэ бие тань гарч ирэх орон зайг бэлдэж буй хэрэг юм. Хоёрдугаарт сүүдэр босон ирж таныг чөлөөлгөнө. Хэрв та хуучин амьдралдаа багтахаа болсон ч шинэ рүүгээ бүрэн ороогүй байгаа бол дараагийн шатны сүүдэр буюу шайдуу босон ирэх үе юм. Таны нууж дарахыг хичээж байсан айдас уур хилэн гомдол гинт ил гарч ирнэ. Үүнийг олон хүн ухралт гэж андуурдагч үнэн дээр энэ бол эдгэрлийн эхлэл юм. Юун хэлэхдээ хүн гэрэл гэгээг төсөөлснөөр соён гэгэрдэггүй. Харин харанхуйг ухамсарлснаар гэгэрдэг гэсэн байдаг. Тархины үйл ажиллагаа. Сэтгэл хөдлөл хүчтэй болох үед тархины амигдалаа идэвхжиж бие махбодыг түгшүүрийн байдалд оруулдаг. Харин та тэр сэтгэл хөдлөлөөс зогтохгүйгээр зүгээр л ажиглаж эхлэхэд тархины урд хэсэг prefrontal cortex амигдалааг тайвшруулж эхэлдэг байна. 3 дугаарт дотоод хүчний бүтцийн өөрчлөлт. Сүүдрээ хүлээн зөвшөөрсний дараа сэтгэл зүйн систем өөрөө зохион байгуулалтанд орж эхэлдэг. Та илүү тайван болж үйл явдалд яран хариу үйлдэл үзүүлэхээ болно. Энэ нь хүчээр хийж буй зүйл биш. Харин таны дотоод давтамж өөрчлөгдсөний үр дүн юм. Мишель Обамагийн жишээ. Тэрээр бусдын хүлээлтэнд нийцэж төгс байх гэж хичээдэг байсан ч өөрийгөө танин мэдэх тусам үгүй гэж хэлж хэл хязгаараа тогтоож эхэлсэн нь түүний дотоод өөрчлөлтийн эхлэл байв. 4-р олноос тусгаарлах ёслолын чимээгүй байдал. Дотоод хүч чинь нөхөгдөж эхлэх үед та чимээ шугамнаас холдохыг хүснэ. Энэ нь хэн нэгнийг үзэн ядсандаа биш, харин дотоод дуу хоолойгоо сонсох гэсэн сэтгэлийн хэрэгцээ юм. Юнг өөрөө Фройдоос салсныхаа дараа олон жилийн ийм тусгаарлагдмал байдалд өнгөрүүлж өөрийн хамгийн агуу бүтээлүүдээ дулаан ном гэх мэтийг тойруулсан байдаг. 5 дугаарт эргэн ирэлтийн тохио синхроницити. Та өөрийн жинхэнэ мөн чанартай нийцэж эхлэх үед гадаад ертөнд таны дотоод төлөвтөд давхцаж эхэлдэг. Үүнийг Юнг синхроницити буюу утга учиртай давхцал гэж нэрлэсэн. Хэрэгтэй хүн чинь хэрэгтэй үедээ гарч ирж хайж байсан мэдээлэл чинь гинт харагдах зэрэг нь таныг зөв замаараа явж буйг орчлон ертөнд шивнэж буй хэрэг юм. Юнг хэлэхдээ хамгийн агуу эргэн ирэлт бол алдсан зүйлээ эргүүлж авах биш, харин өөрийгөө эргүүлж олох юм гэсэн байдаг. Таны эргэн ирэлт ирээдүйд болох ямар нэгэн сүржин үйл явдал биш. Энэ нь таныг өөрийгөө голж хуурхаа болсон тэр мөчид айл хэдийн эхэлсэн. Гаднаас нь харахад юуж өөрчлөгдөөгүй мэт харагдавч таны тархинд шинэ холбоосууд үүсэж таны сэтгэл зүйн айдсаас чөлөөлөгдөж байна. Та одоо гайхамшигыг хүлээх хэрэггүй болжээ. Учир нь та өөрөө тэрхүү гайхамшиг юм. Таны дотоодод өрнөж буй энэхүү чимээгүй өөрчлөлт бол амьдралын чинь дараагийн шинэ бүлэг рүү хөтлөх хамгийн бат бөх суур юм аа.